Оо тийм. Сүртэй харагддаг үлээ те тэр. Тэ амар супер харагддаг л шүү дээ. Тий. Хамгийн зурдаач. 1 За эхэлцгээе. За сайн байцгаана уу? Мөнхийн сэдвэр нэвтрүүлэг. За одоо бид хоёр юуны үрдингээгээд сүмд ирсэн байгаа. Гэхдээ харуулна яг үрдингээс энэ номын сан юм уу? номын Чөлөө цаг өнгөрөх кофе болоодаг. Лонж хэсэгтэй. Лонж хэсэг. За үрдингээс сүмдэр хашаах дээр ирсэн байгаа. За тэгээд баахан буддист лам нартай ярьсан. За одоо христийн шинтэй яриад болж игэл бүр исламын шинийн төлөөлөлтөй ч гэсэн ярмаар байгаа юм. Тэгээд бид хоёр үрдингээ сүмдэр үрдингээ сүмийн тэргүүн пастор Түн баяртай уулзаа сууж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Хаших үрдингээ сүмийг мэдэх бах тий. Тий ер нь Монголын баг нэлээд эртний бүр 90-ад оны ихэнх үеийн сүмүүд энийг үү? Тий. Үрдингээ сүм яг түүхэн гэхээр 92 оны 11 сарын 1-нд нэгдсэн. 92 оны 11 сарын 1-нд тогтдог юм байна тий. Яг үсээ тэр өдөр. За. 92 он гэдэг чинь. Тэгээ энэ хамгаалсан пастор ихнэр ер нь баг л анх. Хүмүүс энийг үү? Тий. Тэр хүн бүр Христос эхэлнэ л дээ. Христос. Тий. Тэгээд мөнхийн гэрэл тэгээ үрдингийн. Тийм мөнхийн гэрлийг бодсон. Тий. Атом баяр гэдэг. Тий. Мөнхийн гэрэл. За Түн баяр пастрыг яагаад оруулсан гэхээр нэгдүгээр за мэдээж христийн шний сүмийн тэргүүн пастор дээрээс нь библийн сургалт багшилдаг байсан. Олон жил библийн сургалт багшилсан. Тий. Тэгээ энэ жилээс харин ажиллаа өгж байгаа юм байна тий. Одоо Суглаанд шинэ библийн сургалт ажиллах гэдэг. За. Тийшээ 100% төлөрнө. За библийн сургалт ямар хичээл заадаг байсан бэ? Бүгдийн дүү. Бидний хичээл эрхлэгч байхдаа тэгээд багш нар үлдсэн хичээлийг нэгээд дүүлээ нэг шавар суусан шарын эзэн хичээл. Өөрөө л орно шүү дээ. Заавал хичээл гэж байхгүй дээ. За хүмүүс ингэсэн хамгийн сонирхолтой саяхан за манайхан айгуух сатанист гэж би нэг бас их комментэр бичдэг болчихжээ бүр фэйсбુક дээр. Ууста сатанист инээтерээ. За Дональд Трамп наа бич зарим нь зүгээр сатанист гэдэг юм. Тэгээд яг үнэ хэлэхэд сатанист гэж яг юу юм? Сатан гэж яг юу юм? Юугаа яриад байгаа ингээд тэгдэг юм байна. Тэгээд мөнхийн сэдвгээд ер нь бол өхөл, бурхан, хайр одоо өөр юу ч үед ингээд үргэлжид ингээд олон янзаар урлаг, философи, утга зохиол ингээд олон янзаар яригаддаг сэдвийн дагуу явж байгаа. Тэгэнгუთ бурхан гэдэг сэдвээр танай сургуулийн захиралтай 6 сард ярьсан. Тий, яг библийн сургууль дээр очиж байгаа. За, таны библиэл дээр бурхан гэдэг ойлголт яг ямар утга байгаа даа. Юу гэж тодорхойлоод та нар бурхнаа гэд. Тэгсэн чинь нөгөөдхнийхний эсрэг тал, бурханыхны эсрэг тал сатан гэдэг тухай ярих гад хүмүүс ч яриач гээд. Тий. Тэгээд ерөн зүгээр яхав. Хамгийн ихнийх нь сатан гэдэг үгнийх нь үндэс гэдэг юм уу? Ерөн зүгээр яхав гээд сатан гэдэг ойлголт биднээс харь хололдоо. Гэхдээ яг сатаны тухай сатан гэж тэр ойлголт хутгуунч гэдэг юм уу? Юу гэдэг тэрийг юу гэж заадаг библиэлд. Бид нар бол ер нь сатан гэж би л өдөө чөтгөр гэж бодоод байсан шүү дээ. Харин ер нь тэгэнгუთ чөтгөр гэж тэгжсэн чинь сүүлдээ одоо Дональд Трампыг сатанист гаал зарим хүмүүсийг сатанист гингууд чөтгөрийг шүтгэж гих цаашаач юм. Тэр чинь тэгээд шал өөр ойлголтоо явуулчлаа гэж бодоод. Тэгээд за сатан гэдэг нь христийн шашны чөтгөр юм байна. Христийн шашны чөтгөр. Очлоор аягүй ярьж байгаа. Христийн шашны чөтгөр юм байна гэж ойлгоод байгаа. Тэгээ яг ерөн зүгээр яг шашны багш христийн шашны багш гэдэг утгаараа өөрөөс чинь асууя гэж бодохгүй. Би бол библийн хүрээлэл нэ. Тий, мэдээж. Библиэс хайж чадахгүй. Тий. Библиэд юу гэж ойлгох вэ? Түрүүн бурхны тухай ярьсан бол бүтээгч гэж хэлсэн Библи. Тий. Тэгэхээр бүтээгч бурхан зөвхөн хүндрэлтний бүтээгээгүй. Тийм оршихуйд олон одоо бүтээлүүдийг бүтээсний нэг нь одоо бидний хэл занслаар сүнслэг бүтээлүүд гэж явж байгаа. За. Би бус гэсэн үг. Би үзэгдэх байвал үзэгдэх бүхний бүтээсэн гэж одоо
Илч Паул Колосын номд хэлсэн байдаг тийм бурхныг үйл үзэгдэх ертөнц гэдэгтэй бидний одоо сүнслэг ертөнц гэдэг хамруулж үздэг. Анх угаасаа Библи тэгж эхэлдэг шүү дээ. Бурханд эхлээд тэнгэр газар бүтээлээ гэж. Тэгээ тэнгэр гэдгийг хоёр янзаар ойлгодог. Нэг нь одоо дээр хөхөрч байгаа тэнгэр гэж. За. Нөгөөх нь болохоор тэнгэр гэдгийн цаана тэр сүнслэг ертөнц. Үздэг. Тэгээ яг еврей үгнээр бол тэнгэрсгч олон тондор хэлдэг байхгүй юу? За. Тэгэхээр Библи анх еврей хэл дээр утсан эртний еврей грек хэлтээс өмнө тийм ээ. Одоо шинэ грек тэрнээс өмнө еврейчүүд хуучин грек хэл дээр уншиж байсан учраас тэдний ойлголтоор бол энэ бол гурван тэнгэр байгаа гэж үзэж байгаа л. Тэгэхээр энэ нь болохоор за харж байгаа тийм. Хоёр дахь нь болохоор сүнслэг ертөнц буюу одоо Библиэлд бол тэнгэр элчнэр юм гэж хэлдэг. За. Ерөөсөө оршуу. Нөгөөх нь болохоор бурхан өөрөө оршиж байгаа тэр нэг тэнгэр гэж байгаа. Гурван давхар тэнгэр байна гэж ойлгодог. Тэ одоо гурван тэнгэрс гэж олон тондор хэлдэг байхгүй юу? Тэгэхээр бурхан тэнгэр ба газар гэж орчуулж байгаа боловч яг хүчилж орчуулбал бурхан тэнгэрс ба газрыг бүтээлээ гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? За. Тэр тэнгэрс дотор нь одоо түрүүн биелээ бидний дээр байгаа хөх тэнгэрээс илүү сүнслэг ертөнц буюу тэгээ одоо Библиэр хэлдгээр бол тэнгэр элчнэрийн оршихуй гэж хэлж байгаа. Тэр нөгөө бид нар мэдэн штэ оршихуйд амьтны аймаг гэж байгаа тийм амьтны аймаг гэж хэлж байгаа. За. Хүний аймаг гэж байгаа. Ургамлын аймаг гэж байгаа. Тэр чинь бүгд амьттай тийм. Энэ бол бидний физик бие одоо энэ дэлхий дээр харагдаж байгаа бие. Гэтэл одоо тэнгэр элчнэрийн аймаг гэх юм уу да тэнгэр элчнэрийн оршихуй. За. гэж одоо тусдаа оршихуй байгаа гэж үзнэ. За тэгээд тэнд байсан тэнгэр элчнэр Библиэлд хэлснээр бол одоо урвсан гэж хэлдэг тийм ээ. Одоо бурхантай тэрсэлцэн. Хүн нүгэл бурхан бурхантай тэрсэлж нүгэл үлдэхээс өмнө тэнгэр элчнэр тэрсэлцэн гэж одоо үздэг тооцдог тэгж ойлгодог. За. Гэтэ нэг юм аягтай бурхан. Анх бурхан тэднийг бүтээсэн. Тэгэхээр одоо чөтгөр гэж хэлнэ үү, тэнгэр элч гэж хэлнэ. Манайхны хувьд бол чөтгөр гэдэг нь тэр урвсан тэнгэр элч нар л гэж ойлгож байгаа байхгүй юу? За. Сүнслэг оршихуй. Тэгэхээр тэр бол бид нар шиг мах биш. Есүс амьсныхаа дараа хэлдэг тийм ээ. Сүнс нь над шиг махан бий байхгүй. Надад миний биед хүрээд үз гэж хэлдэг. Тэгэхээр бид нар шиг тийм физик бий байхгүй гэсэн. Тэгээд сүнслэг оршихуй тийм. Сүнслэг гэдэг утгаараа тэр нь оршихгүй гэсэн үг шүү. Оршдог тийм ээ. Одоохондоо бидний оюунхаа гүйцэд ойлгоход хэцүү юм. Библиэд юу гэж ичилж ойлгуулсан тэрүүгээр нь л ойлгоно. Энэ бол тусдаа орших учраас зарим талаараа бидний мэдэхгүй ямар нэгэн тийм физикийг бол үйлчлдэг баг. Тэр утгаараа бид хүнээс давмгай одоо чадaltaй, оюун ухаантай, сэтгэл хөдлөлтөй нэгсэндээ нэг тусдаа орших бүтээл واخгүй юу? Бодгол. Тэр бодгол гэсэн үг дээ бие даас. Тэгээд тэнд яг юу болсныг бол бид мэдэхгүй. За. Библи бол бүтээлийн дараа шууд хүн нүгэл үлдсэн тухай Эхлэл номын 3 дугаар бүлгээс аваад ирж байгаа. Тэнд нөгөө могоо орж ирээд одоо хүнийг хуурсан мэгсэн. За тий. Тэгээд элчт ном Библийн хамгийн сүүлийн ном болохоор тэрийг эртний луу, эртний могоо буюу Адамын хоёрыг мэгсэн. Одоо могоо гэж. Яг мэдээж маргаан зарим хүмүүс бол бодит могоо гэж ярьдаг. Зарим нь болохоор могоо одоо могоо шивсэн одоо юу гэдэг юм бэ? Могоо бол бэлэгдэл маягаар одоо яг могоог магадгүй. Одоо юу гэдэг нь эзэмдээ, биеийн эзэмдээ тийм ээ. Орж ирсэн чөтгөр байсан байж магадгүй. Чөтгөрч явдаа тэр диавол. Диавол гэдэг ерөнхий нэрлэлтэй. За сатан гэдэг үг өөрөө еврей үг. За. Дайсагнагч гэсэн үг. Дайсагнагч. За. Диавол гэдэг нь тэр үгний грек орчуулга байхгүй. За. Уг нэг үг юм шүү дээ. Тийм нэг үг. Яг ба сатан гэдэг нь илүү юу л да. Тэнгэр элчнэр чинь дотроо бас зэрэглэл байгаа юм. Тэр хүн тэнгэр элчнэр. За. Тийм. Дайч тэнгэр элчнэр гэдэг нь одоо үр хариуцлагаар ялгаатай. За. Хэд хэдэн хувилбарууд байгаа тийм ээ. Одоо тэр дотроо хэрүү бүү серафууд гэдэг ялгаатай явдаг. Бас Михаил яг нэг оноос нэртэй тийм Габриэл гэдэг ч юм уу тийм оноос нэртэй тэнгэр элчнэр ч байгаа. Тэр нь бол маш онцгой үр хариуцлагын дагуу одоо бурхны бодон зүтгэдэг. За. Тэнгэр элчнэр гэж. Би Библийн дагуу яриад байна. Библиэр байна. Тий.
Энэ бүгдийг нэгтгэж харах юм бол хамгийн түрүүд эд бол тэнгэр эснэр байжээ. Яагаад гэдгийг бид мэдэхгүй боловч яг Исаи ном дээр өвөн Бабилоны хааны тухай өгүүлж ирсэн. Гинт тэр тэнгэр элч хэрхэн улсан тухай нэг зурс байдаг. Исаи ном гэ хуучин гэрээ Исаи номны 14 дэх бүлэгтээ саналж байна. Тэнд болохоор үүрийн цолон чи тийм ээ тэнгэрийн бурхантай эн зэрэгс гэж чи. Өөрөө тэнгэр заллаа чи доош хонох болно. Тэг өгчтийн орон хүртэл гэж бурхан дээрийг шийдэж байгаа тийм. Тэг яруу найгийн дүрсэл явж идэг. За. Тэндээс бидний ойлгож байгаагаар бол юу гэхээр тэнгэр элчнэр ямарсан хүн нүгэл үлдэж алдахаас өмнөх нэг юм хугацаа байгаа. Анх 7 хоног энэ дотор хүний бүтээгээд доод амарсан 6 дахь өдөр тийм ээ. Тэрээс хүн нүгэл үлдэх хүртэлх хэр удаа үргэлжлэх бид мэдэхгүй. Энэ завсрал ямар нэг юм сүнслийн ертөнцид болсон байна. Гэж үзсэн. Тэгээд тийм дээр л нэг үүмэс юм болол. Үүмэс юм болсон. Яг яагаад үүмэс юм болсон тайлбарчтай. Тэр тэнгэр яг зарим хүн Люцифер гэж ялдээ. Энэ Библи рүү байдаг. Люцифер гэхээр өөр Библийн нөгөө нэмэлт номнууд дээр байдаг. Одонгоя тийм зохиолууд. Тэр дотор нөгөө Энохын иш үзүүлэх гэдэг. За. Яг Библиэд тооцогддоггүй. Гэхдээ эртний бас тийм судар Энохын үзэгдэл нэг илчил ном дээр чи хамгийн ном сүүлчийн Библийн хамгийн сүүлчийн ном чинь Иохны илчил тийм ээ. За. Иохан бол ирж байгаа цаг ирээдүйн цагт юу болох тухай урдаас бичиж байгаа тийм үү. Энохын үзэгдэл болохоор тэнгэр элчнэр юу болсон тухай. Гэхдээ тэр Библи тооцдог учраас зүгээр нэмэлт мэдээлэл болгож ойлгож авдаг. Яг зарим хүн энийг үнэн гэж үздэг, зарим хүн тийм. Яг гоо тэнд байгаа мэдээлэлээс бол яг зүгээр Люцифер бол түрүүн хэлсэн Габриэл, Михаил гэдэг шиг ахлах тэнгэр элчнэрийн нэг байжгаад тэндээс бурхандаа тэрсэлцөөрөө бурхан болох гэж олцсны улмаас одоо цохогдож хөөгдсөн гэж. Тэгээд дэлхий рүү хөөгдсөн гэж. Тэгээд дэлхий дээр орж иж гэсэн үг босч байна. Хаягдсан гэж. Тэгэхээр чи одоо хинт одоо чи ингээд бид хоёр би дахиад цаашаа одоо ингээд яг нөгөө бидний шний ламдраас хүртэл асуумаар байна тий. За та нарын хувьд ингээд нөгөө яг ингээд буг чөтгөр тэрэн ад цэтгэр гэдэг олон нэрлэл тэр чинь бодтой юм уу байдгүй юм уу тий гэдэг тухай. Тэнгууд нэр шашин болгоо яг өөрийнхөө барьдаг гол онол сургаалын дагуу тайлбарлана шүү дээ тий. Тэгэхээр энэ тэнгэр одоо югдийн тэнгэрээс хаягдаад бурханд тэрслээд тэгээд дэлхий рүү хайсан гэхээр одоо бидний амьдарч байгаа дэлхий ч одоо тэгэхээр одоо сатаны мэдлэг юм ээ. Бурханых биш. За мэдээж бүтээл гэдэг нь бид хамгийн их ойлгох хэрэгтэй. За тэд нар ямар ч хүчтэй тэнхээтэй ямар ч одоо тийм ээ байлаа гэсэн тэр бүтээлүүд байхгүй. Бид нар шиг бүтээгдсэн. за. Тэр бол бурхан биш. Түрүүн би хэлсэн мэдээж тэд нар сүнслэг оршихуй өөр оршихуй учраас бидний мэдэхгүй одоо физик хууль ямар нэгэн байгалийн хууль зарагдаж байгаа тийм ээ. Тэгээд тэр хуулийнхаа дагуу тэд нар зарим зүйлийг мэдчихэж магадгүй. Эсвэл бидний хөлбөмбөгөөс харж иж болно. Харж байгаа гэж бодно л да. Тэгээд нөлөөлдөг гэж үздэг те ер нь амьдрал. Зарим тохиол нөлөөлнө те. Тэгэхээр нөгөө чөтгөр шүглэх гэж яриад байдаг те. Одоо эзэмдэх гэж яриад байдаг шүү дээ. Яг Библиэлд байгаа. Тэгээ яг эхлээд тэд нар бүтээлүүд. Тэгэхээр хүн бас энэ ертөнцийг хон хороод захирах хэрэгтэй байсан. Тэгээд бид түрүүн хэлсэн хүн өөрөө бас нүгэл үлдэж алдсан. За. Тэгэхээр бурхан энэ дэлхий дээр хүү Есүс өгөөд аварч байгаа хүн төрлөختний тийм ээ. Гэхдээ бас хүн төрлийн гүйц даврахын тулд бас цаг хугацаа тэдэнд өгөгдсөн. Яг бидний итгэлээр бол Есүс дахиж ирнэ. Тэр үед энэ ертөнцийг шүү. За. Тэгэхээр энэ талаараа шүүхэд бэлэн байгаа хүмүүстэй тэд нар чөтгөрүүтэй тооцоогод тийм эцсийн шүлтэй гэдэг Библиэлд хэлдэг. Тэр өдөр чөтгөрүүдийг одоо энэ дэлхий рүү төр одоо хөөсөн гэж үг. Тэмүүл цөллийн газар маяг. Тий. Тэгэхээр цөллийн газар гэдэг нь тэр эзэмшиж чинь гэсэн үг биш. Тий. Тэр чинь дэлхий бол бидний хохгүй юу? Тэгтээ чөтгөрүүд дэлхий рүү хаягдсан, хөөгдсөн буюу цөллөгдсөн гэж бол. Тэдний хувьд цөллийн газар хохгүй юу энэ дэлхий. Тэгтээ мэдээж тэр дайсагч учраас бурхныг тэрслэгсэн учраас бурхны бүтээл болсон хүн төрлөختөн болон байгаль тийм ээ дэлхийн одоо ашиглаж одоо хүн төрлөختний нүгэл рүү уруу татах энэ ажлаа хийсээр байгаа гэж үзсэн.
Тэр утгаараа хүмүүсийг зарим тохиолдолд эзэмддэг. Тийм ээ. Одоо захирдаг гэхээс илүү юу гэж хэлдэг юм тийм ээ. Чөтгөрд эзэмдүүлээд Библиэр Есүс чөтгөрүүдийг хөөх эрх мэдлийг элч нартаа шавнартаа өгдөг шүү дээ. За. Өөрөө чөтгөрүүдийг хөөжсэн тийм ээ. Тэгээ яг нэг юмыг ойлгох хэрэгтэй байгаа. Юу гэхээр түрүү би хэлээ чөтгөр гэдэг ойлголтууд банахаар нөгөө энэ тэнгэрт урваа тэрслэгдээд тэр тэнгэрт байх орон зайг бол хөөгдөд. За. Бидний амьдарч байгаа орон зай руу тийм үү? Сүслэгдөөд байж байгаа. За. Сүслэг оршихуунууд байна. За. Тий. Нүдэнд үзэгдэж харагдахгүй. Гэхдээ оршиж байгаа бодтой байна. За энийг бид нэр Библиэлд чөтгөр гэж нэрлэж байгаа. Тий. За тэгээд энэ чөтгөрүүд зарим тохиолдолд хүн рүү халтж байгаа. Тэгээ Есүсийн одоо дургуцаад уурлаа засан зүйл юу гэхээр чөтгөрүүд хүнийг эзэмдэх үед Есүс хэлгэнж ууралж байгаа. Нэг түүх байдаг. Есүс нэг Генесарет буюу Галил нүрийн нөгөө тал гарсан чинь нэг чөтгөрд эзэмдүүлсэн олон жил ингээд те одоо бус хэрийн газар тийм үү үхэрийн газар ингээд амьдраад яг чөтгөрний манахаар тийм үзсэн юм байна. Тэгээд эзэмдүүлсэн юм байна. За. Тэгээд тэр хүнийг чөлөөлсөн түүх гардаг тийм. Тэгээд Есүс тэр чөтгөрийг хүнээс асуудаг чи хэдүүлээ вэ гэж түмэн хөө чөтгөр. За. Маш олуулаа гэсэн. Тэр хүнд эзэмсэн учраас тэр хүн яг чөтгөр нөлөөлөх мөч тэр хүн ухаан санаа алд өөргөөс хийчихэн маш хүчтэй учраас хүч вирусын хүч тамир төхөөр зүйл тэр хүнийг яаж уйж баглаад нэмэр байхгүй байсан тухай. Тэгээ тэр хүнийг Есүс чөлөөлөхдөө нөгөө чөтгөрүүд нь хилдэг тийм ээ. Тэд нар бас мэдээд байгаа тийм үү. Эцсийн шүл болоогүй байхад та бидний устгах гэж юу гэдэг. Тэгээ Есүс ойрхон байсан гахаан сүрх тэр нь 5,000 гахаа гэдэг. Библиэлд байгаа түүхийг ярьж байна. Тийм. Тэр чөтгөрүүдийг гахаар шүглүүлээд тэгээд өндөр хавцлаас та гахаануудыг устгах байгаа буюу тэднийг устгах байгаа түүх. За энэ Библиэлд байгаа. Тийм. За тэгээд ийм олон жишээ байгаа. Есүс ингээд чөтгөрүүдийг хөөж байгаа. Дараа нь шавнартаа Есүс тэр эрх мэдлээ өгсөн. Хуалцсан. Чөтгөрүүдийг өгөх. За тэгэхээр эндээс юу ямар дүнлэл гарч ичээд Есүс чөтгөрүүд хүний физик биерээр хүн нөлөөлж байгаа Есүс эсэргүүцэж байна. Өөрөөр таагүй хандж байна гэсэн. Агт хуучин ирээд Мөсегийн хол гэж хэлдэг. Тэгээ тэнд юу гэхээр одоо чөтгөртэй холбогдох хүний зүгээс холбогдохыг бас хатуу хариулсан. За. Тэгээ бөө удхан одоо тиймэрхүү зайран маягийн хүмүүсийн одоо зорилго бол эртний тэр Мөсегийн хуулийн дагуу тэр хүмүүс бол одоо ямар нэгэн тийм ёрын гэх юм уу те зан үлийн дагуу чөтгөртэй холбогдох гэдэг байна л да. Тий. Тэр нь одоо нөгөө бөөгөө хэлчихээр одоо одоо ингэ боруулах гэдэг тийм Монгол бүтэй андуурах гэдэг тий. Тэр чинь хүний зүгээс тэр сүнслэг ертөнц рүү халтах гэдэг шүү дээ. Тийм байна. Тий. Тэгээд нэгэн л хүн өөрөө тэрийг өөрөө хүсээд ингэж өмөлж яхад чөтгөр бэлэн байна. Тэгэхээр тэр хүнд бас ямар нэгэн байдлаар чөтгөр одоо нөлөөлөгдөд тэр хүн тэр чөтгөрийн мэдлэгийн дагуу ярьж эхэлнэ шүү дээ. Гэхдээ чөтгөрүүд нэг юм тодорхой тэгэд ирээдүйг мэддэг. Өнгөрснийг мэдэх боломжтой. Яг л тэд өөрсдөө бас хөндлөнгөөс харж явах боломжтой. Тэ. Өглөө намайг юу идэж уусныг тэд мэдж байгаа шүү дээ. Тийм үстэй. За. Би ингээд нэг үзүрч хүн дээр очиод яхаа чи педоныг юм тэгсэн байх гэвэл тэр хүн өөрөө мэдээд байгаа биш. Тэр хүнийг эзэмдэж тэр хүнд нөлөөлж байгаа чөтгөр мэдэх боломжтой байна. Тийм болохоор бид ингээ гайхаа та яаж далдыг мэдээ хавтан гэдэг. Тэгэхээр манай тайлбар бол юм. Тэр мэдлэг тэр хүнээс гэхээс илүүгээр тэр чөтгөр бол ирээдүг гэж мэддэг. Яг үгүй бүтээл учраас. Өнгөрснийг бол мэдэж болно. Гэхдээ хүний бодол санааг уншдаг гэж хэлж болохгүй. Яг бол Библиэлд цорын ганц хүний бодлыг уншиж байгаа юм бол Иесус л байна. Тий. Чөтгөрөөл чадахгүй. Зөвхөн Бурхан хийж чадах ажил. Гэхдээ яг нэг чамайг түр хэлээ шүү дээ. Өглөө юу хийсэн хастай чи чөтгөр харсан. Гэдэг үнгийн юу хийсэн чи харсан гэдэг утгаараа нөгөө өөртөө нь харж байгаа тэр үзмэр ч юм уу бөөч юм одон ч юм уу аюу гэж хэлдэг зарим ч юм хин чин тий эсвэл энэ тэр мэдээллийг дамжуулж
Юу одоо ингээд зүгээр одоо бид нар бол бас мэдэхгүй л дээ. Гэтэ бид нар киноноос л айгүй их юм ба нэг хальтуулт нэг ингээд мэдээлэл авдаг шүү дээ. Тэгээд кинодод нөгөө хиний дуусаа сүнс хөвдөг лөө экзорцист. Тийм. Тий. Яг ийм зан үйлсийг харуулсан ийм хоррор маягийн кино айгүй их ер нь байдаг тийм ээ. Тэгээд ер нь баргалж л яг ингэдэг юм болоо гэсэн бодол төрдөг шүү дээ. Хүнд чөтгөрт ингээд эзэмдүүлсэн тийм ээ. Нэгдүгээр асуулт энэ. За энэ яг хэрхэн бодиттой кинон дээр үзүүлдэг. Кино бол гэдэг кино тийм ээ. Гэхдээ кинонд бас үнний бас нэг жоохон ч гэсэн хувь байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэд өөрөө бас нэлээд хэдэн жил одоо Есүс Христэд итгэсэн хүний үндсэн дээр тэгээд тэр тусмаа одоо пастор одоо тийм ээ номлогчны хувьд яг тийм чөтгөрд төвцсөн үнтэй яг нүүр тулж үзүү тийм ээ тийм хүнтэй тусалж үзүү тийм хүний шинж ер нь байдаг юм уу юм уу тийм хүсэн бол юм асуум санагдсан юм л да ер нь тийм чөтгөр одоо өөрөө тухайн хүн өөрөө зөвшөөрөхгүй бол чөтгөр бол эзэмдэхгүй байхгүй. За. Тэр хүн өөрөө тийм ёрын ямар нэгэн байдлаар өөрөө санаатаагаар тийм чөтгөртэй харилцах гэсэн ямар нэг юм хийсэн амьдралдаа хийсэн байж таардаг. Тэрнийхээ улмаас чөтгөр тэр хүний биед орж ирэх боломжтой байдаг. Тэгэхээр Есүс болон тэр Илч Паул, Петрийн чөтгөр өгöd байгаа хүмүүс бол нэгэн цагт ээж аваас хэвээл төрсөн хүмүүс. Гэтэ нэг тухайн үеийн тэр нэг юм шашныхаа зан үйлийн те ёрын зан үйлээсээ болоод ямар нэгэн байдлаар чөтгөртэй харилцаа тогтоосон юмнаас чөтгөрт эзэмдүүлсэн байх боломжтой гэж үздэг байхгүй юу? Библиэр Паул элч нөгөө Филиппод очиод нэг боол эмэгтэй охины бие чөтгөрийг зайлуулсан. Тэр нь болохоор нөгөө далтыг хардаг. Тийм ээ. Тэгээд тэр боолын эзэн тэр охиноор дамжиж мөнгө олдог байхгүй юу? Хүмүүсийн үзмэрч болгож. Тэгсэн чинь Паул чөтгөрийг хөөчдөг байхгүй юу? Тэр юм үзэх болчих. Тэр юм үзэх. Тэнгууд нөгөө эзэн засаг цаграад гомдол гаргаад нөгөө Паулыг хамт явж ирсэн Силас таам шоронд хийж байгаа түүх. Байхгүй юу? За. Тийм. Аргагүй л юм байна. Списик хаачих. За ингэж. Тийм болсон. Тэр би бол яг нэг мө хоёр тохиолыг л харж ирсэн. Тийм чөтгөрт. Тэр олон жилийн өмнөөс манай сүнтэй нэг юм хэлтээс. Тэгээд гинц орж ирээл хасгачаар би Есүсийн сайн мэдээг ярьж чинь та наад мөнгө өг гэл. Одоо энэ хийдгээ хоёр байсан да. Хэд хоёр одоо яа. Тэр хоёр за тийм. Гисэн сүмийн урд нэг хийд хоёр гэж юм. Хамшиг тийш хийд нэг нь баггүй. Нэг нь аа хийд нэг нь тий. Тэнд зах ажиллаж байхад нөгөө чинь би нэг таардаг байхгүй юу? Есүс тэтгээрэй гэл ингээл амар захаар оолгоор ингээл гашгаж яваад байсан. Тэгээд би яг тэрийг харахтаа тэр юм уучлаарай. Тэр юм дууг Есүс Христэд итгээрэй гэдээ яриад байгаа юм уу? Тий. Саний энэ бас. Тэгээд тэрийг сонсон хүнд бол ийм би сонсоод ингээд ийм зүг сүсэж байгаа юм шиг гэдэг юм. Ярын нэг ийм зарс хийлгсэн. Зарс хийсэн. Нэг төмөр сандал нэг ийм ингээд тийм пистан шалан дээр зургатдаг шүү дээ. Амар сонирхол болдог шүү дээ. Яг тэгж мэдрэгч байгаа байхгүй. За. Тэр нь бол тэгээд баяр дээр нэг юм байдаг байхгүй. Паул сайн мэдээ ярихлаар чөтгөрүүд урдаас нь яриад Есүс бас ингэ сайн мэдээ ярихлаа хаанчлалын тухай ярихлаа чөтгөрүүд урдаас нь яриад. Паул бурхны хүү та аврагч эзэн гээл те ингээл өмнөөс нь арилгахад Есүс тэднийг чимээг болгож ирсэн. Тэгэхээр чөтгөрүүд Есүсийг хэн бэ гэдгийг мэдчихсэн. Түүний шав болох Паулыг хэн бэ гэдгийг мэдчихсэн. Гэтэ тэд нар хүмүүст орилж хасгаж байгаа тэр чөтгөр эзэмдсэн хүмүүсээр дамжуул та бол ингээд бурхны хүү та бол юу чөтгөр юм хэлээ. Одоо аврагч гээл нөгөө чөтгөрч орилж хүний ямар дамжуулж орилж байгаа те. Тэр үед бол Илч Паул тэр Есүс гэсэн хорж байгаа амийн дуу. Тэг би тэрийг ойлгосон байхгүй. Яагаад тэр эмэгтэй тэгэж арилгахад хэн ч хийдээс тэгэхгүй л чимэн сэжигдэрж штэ. Тэгээс үн дээр ирэхлээр манай судлаанд орж ирээ орилол гин босч ирээ номлож байхад пастор юм ярьж байгаа гарч ирээл хасчихвал би Есүсийн тухай яриа та надаа мөнгө гэл.
Тэр нэг тэр бол яхав гоё чөтгөртэй зөндөөсөн. За хөөс нөж тэр юм. Ер нь бол цуглаанаас явсан нэг яг тэгээд хаашаа явсан би мэдэхгүй. Зүгээр надад хамт байсан нэг эмэгтэй тайлбарлах Чехд байхдаа энэ эмэгтэй христийн тухайд сүмштэй тийм тэр хүн буддист байсан юм шиг байна. Чехт яваад христийн сүмштэй загламаар нулимсан. Тэг ямар хэрэгтэй гэдэг юм. Ямар шаардлагагүй шүү дээ. Тэрүүл ухаанаар бодох юм бол тийм. Ямар шаардлагагүй юм баггүй тэр. Өө би ч исламын ч буддизм дөрвөжтэй байж болохгүй тийм. Тэр эмэгтэй тийм юмсээс бол яг гоо тийм нэг тайлбар сонсчихсон. Найз эмэгтэй Чехд байж байгаа тийм хийгээд тэгээд тэр цагаас хойш оюун санаа алдсан. Буюу чөтгөд идэвдэрсэн. Аа. Энэ би зүгээр тэгэхээр тэр хүн юу хийгээд байна? Бас л болохгүй юм яриад байгаа юм л та. Хүнийхээ зүгээс. би бол энэ чөтгөрийн чи ерөөс ингээл хүнийг хэвээр ингээл анаал байж идэг. Зүв зүгээр байж хат л ингээл шүглж ороод тэгэл алчдаг юм байна гэж бодсон байхгүй. Тэгэхээр амар олгох юм байна. Одоо тэр киномны дээр чинь нэг хүүхд шүтгэн шүглцэн кино байдаг шүү дээ. Ер нь хүүхдүүд ямар нэгнийх нь буруу ах вэ тий. Тэгэнгүүт би хүүхдэд ямар нэгнийх нь буруу байх вэ? Хүүхдэд шүглэн гэхэр чинь хэрвээ тэр чөтгөр байдаг болвол тэр ерөөсөө л өөрийнхөө хүссэн бие рүү ороод эзэмчдэг юм байна. Гэж утсан чинь та бол хүн өөрөө ямар нэг юм хийхгүй бол чөтгөр тэгээ шууд хүний бие рүү орохгүй шүү дээ. Тийм үү? Надад сонсож нэг тийм тайван юм шиг. Тийм байна тийм. Тайван юм шиг хориглоод байгаа шүү дээ чинь. Хүн рүү тэгээ дайрж орсныг. Өөр нэг хүүгийн аав нь тэрдэг шүү дээ. Иесус суулан дээр залбир буугаад ирсэн чинь шамнар нэг чөтгөрийг хөөж чадахгүй. За. Тэр нэг ингээд үсчээл тий. Аав нь аргаа ороод Иесусээр очиод миний хүү та чөтгөрөөс чөлөөж өгөөч гэсэн. Итгэж гэнэ гэсэн нөгөө та аав нь итгэлтэй хүн бүхэн боломжтой Иесус. Чи би итгэж гэнэ та авраад өгөөч гэл тий. Иесус чөлөөлдөг шүү дээ. Дараа нь шамнар нь очиод Иесус асуудаг тий. Бид нар ягаад энэ чөтгөрийг хөөж чадсангүй вэ? Иесус хэлдэг тий. Юу хэлдэг вэ гэхээр ийм төрлийн чөтгөрүүд гэдэг нь нэлээд тийм хүчтэй. За. Дөрвөн хэлсэн шүү дээ. Анх чөтгөрүүд хоорондоо бас ялгаатай хүмүүсний хоорондоо барьж чадaltaй гэдэг. За тий. Ялгаа бас байгаа юм шиг байна тийм ээ. Бидээс харж. Ер нь анги давхарх байгаа. Зэрэглээ. Зэрэглээ. Тэргэлэн шиш тий. Бүдгийн шишинт ч гэсэн тэгж яриад байсан тий. Зэрэглэл байдаг гэдэг. Тий. Бүр ингээд тийм гэд нэр одоо бүр ингээд нэг заримдаа би ингээд хүмүүсийн яриа одоо ингээд зүгээр ард дээр бид нар хоорондоо юм ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр нөр биелээ одоо ингээд бие болоод ингээд бүр хүчрхэгчсэн сүнс байсан гэдэг ийм яриа зөндөө сонсч ирсэн. Тий. Тийм төрлийн чөтгөрийг бол мацаг барин залбирх шүү дээ. Тэгжээш өмнө гэсэн. Оо зөө. Хэлж байгаа. Тэгэхээр яг бид нар бол чөтгөрийг хөөхтэй залбирдаг байхгүй. Ирэх нь бол өгөгдсөн. Иесусээс шамнарт нь өгөгдсөн. Бүх Христ итгэгч нарт байгаа. Тэр нэг тусгай тийм санмартын баг энд шаардлагагүй шүү дээ. Христ итгэгч ямар ч хүн Библиэд хэлэгдсэний дагуу өөрсөндөө чөтгөрийг хөөх мэдлэг байна. Гэтэ юм болгоныг бид нэг ингээд хэвэн биш байгаа хүнийг ингээд чөтгөрд эзэн төрсэн гэж бас итгэхэд тууширдаг, тайлбардаг хүмүүс бидний дотор байдаг. Тэр ялангуяа өвдсөн барьсан хүмүүсийг бол тийм чөтгөрийн улмаас өвдлөө барьлаа гэж. Тийм хүмүүс болохоор юу үгүй л чөтгөрийг хөөгөөл зайлмайл гэдэг өгдөг. Тэгтэл бол тэр хүн чөтгөр биш. Зүгээр өвчнөд баригдсан хүн байж идэв тийм ээ. Тусламж хэрэгтэй байж идэв хүн тийм ээ. Ялгаас авах хэрэгтэй юм байна тийм ээ. Энэ яг ингээд христийн шний нэг тийм үндсэн одоо манайд бол хоёр том гол урсгал байна шүү дээ. Ромын католик байна. Протестант гэж одоо энэ урсгалыг хэлнэ шүү дээ. Христийн шний. Тэнгууд яг одоо таны одоо энэ юм дээр чинь чөтгөрийг ингэж хөөнмөн гэсэн устаа зан үйл мүйл одоо тэг ингээл загламай барайл ингээл урдаас нэг кинонд тэгээд тэр нөгөө pop гэдэг Russell Crowe-гийн кинонд тэгдэг шүү дээ pop гэдэг тий яг ингээл урдаас нь загламай барайл ингээл юу өөрөөр сайхан хэлвэл та. Тий. Тэр яг өөрөн сайхан нөх юу юм. Тэрнээс яг ингээд шашин даавал тэгэл хөөгөөд идэг зан үйл байхгүй. Уу яг тэгээд дундад зүүн нөгөө католикчуулгын эд мандчих үед бас тиймэрхүү чөтгөр хөөдөг тийм төрлийн зан үйл юм чинь хөгжих явцтай бий болж байгаа юм л да. Тэр нь хүний туршлагаас бий болж байгаа юм байхгүй. Би одоо ингээд чөтгөр хөөгөл чөтгөртөө өмнөх хөөгөл нэг 2003 хөөгөөд гэж наад нэг юм юу төрн штэ. Нэг юм туршлага арга барь тий. Тэр чинь хөгжсөөр байгаа л тийм. Англи Библиэр бол яг за ингэж чөтгөрийг ингэж хэлсэн шүү. Энэ Библи ийм ном
ийм ном уншаарай. Шиг тийм ерөөсөө байхгүй. Зүгээр л Есүс шавнартаа өвчнийг эдгэх болон чөтгөрүүдийн хөрөг эрх мэдэл өглөө л гэж байна. Тэгэхээр бид тэр эрх мэдлийг ашиглана. Тэг яаж ашиглахыг зайлбарлав. Тэг маш хүчтэй чөтгөрт харалдвал бацаг барин залбираа л гэж хэлж байна. Тэрнээс тусгай тарин марин гэж юм байхгүй юу? Тусгай тарин зан үйл идэр байхгүй. Одоо чөтгөр хөддөг төрлийн пастор байдаг. Тэгээд тэд нар ч яасан ч их тийм хүн олддtiin. Би бол чөтгөр төрлийн пастор шүү. Надад бол тийм баг таарахгүй. Тэгээ ямар нэгэн тийм хүн саажилттай их хвшинтэй нэг юм саажилт маажилттай хүн тэгээ гадна нүднийх нь хэвийн биш болсон хүмүүс чөтгөртэй гал хүмүүс хөөгөлдөг л та. Би бол юм тэгдэг. Энэ бол бүр бидний бие чинь нөгөө өгчөж байгаа бие учраас нүглийн улмаас бидээс нөгөө нүгэл бие өмсч байгаа. Зовох юм бие байхгүй. Тэгээд тэр хүн магадгүй удамшлын өвчнөөс болсон байж болно. Эсвэл ямар нэг хүчтэй юм тарайр гэсэн байж болно. Гинт багтаагийн төрсөн байж юу ч байж болно те. Тэр хүн яагаад саажсан тэр хүүхд яагаад тийм байдал гарсан бид мэд. Зарим жоохон манай таталч бас жоохон тийм фанат хүмүүс байна шүү дээ. Хайж тэр биш л дээ. Тийм хүмүүс чинь юм болгоныг л чөтгөртэйгээ холбоол. Чөтгөр эзэмсэн байна гэж дайраад идэл тал байдаг л та. Сүнсээ тань гэж Библиэлд байдаг. За. Тэгэхээр яг хүн мэднэ л дээ. Тэгээ юу гэхээр энэ түнхээр чөтгөр эзэмсэн хүн байна уу гэдэг чинь бидний тэр ариусаас байгаа учраас хэлдэг байхгүй юу? Мэдэрнэ шүү дээ. Би сая хэлдэг шүү дээ. Би хэлд явж байхдаа тэр хүн гээ те. Одоо нэг үгээр хүн сэтгэлээс гарсан юм хүн сэтгэлтэй болохоор хүлээж авдаг юм. Одоо тэр л үг юм байна шүү дээ. Тэр биш. Библиэлд бүр байгаа. Сүнсээ тань гэдэг нь бид ариустай учраас бид нар ч бас өөрснөө бурхнаас гсэн сүнс байгаа шүү дээ тийм. Тэгээ бидний тэр бурхны сүнс байгаа учраас. Сүнс сэтгэл хоёр өөр. Ер нь өөр гэхээс л нэгдмэл нэгдэхтэй нэг ялгаатай гэж байна. Яг л Библиэд махбод бизнес гэж хамт гурван хамтдаа хэлдэг учраас. Юун дээр би тэгж бодохгүй юу? Ингээд ингээд чөтгөр бол манусыг хорлохгүй л ингээд байж идэх юм байна. Тийм. Тэгээ манусыг хорлох гээд ингээд байлгаж яах чинь яхаараа тэр бурхан нь ингээд мөрөөрөө явж исэн хүмүүсийг чөтгөрт хорлуулах гээд ингээд хараад байж идэг байна. Тэгээд би тэр нөгөө эхний 6 сард тэр нөгөө Лувсан гомбгээд пастортай Библи сургууль захиралт ярихгүй. Тэгээд мань хоёр ингээд нөгөө яг бурхан гэдэг тодорхойлтын тухай ингээд Библиэд байгаа ингээд ярилцсан чинь би өмнө нь бурхан гэдэг тодорхойлтын тухай Шинжлэх ухааны академийн философи хөрөлийг Амантай гэдэг философитой ярьлаа. Тэр эртний грекийн бурхан гэдэг тодорхойлт Библиэлд байгаа creator буюу тэр бүтээгч гэдэг байгаа бурхан гэдэг тодорхойлт хоёр ер нь баг аюу олон талаараа давхцж байна. Төгс хүчтэй одоо тийм нэгэн зэрэг хаасайгу оршдог моршдог хүнээс ангид мангид ч гэдэг юм уу. Тэгэн гууд гүг тэр бурхан гэдэг чинь тийм төгс хүчтэй цаг хугацаагүй тийм одоо оршихуй юм бол гүг энэ чөтгөрийг ямар юм хийгээд бүтээсэн. Энэ чөтгөрөөс чи болоо хүмүүс зовоо шаналаад байна шүү дээ. Энэ чөтгөр надаас урван энэ одоо тэнгэрэлч байж байгаад надаас урван гэдгээ тэр бурхан чинь мэдчихэж байгаагүй юм уу. Тийм юм. Гэдэгс мэдчихсэн баг тий. Тэгэхээр аюу тийм энэ логикгүй яг ойлгоход жоо төвхтэй ойлголтоо надлаа. Анханасаа мэдчихсэн. Тэгсэн хэрнээ тэрийг чөтгөр болгоод тэгээ чөтгөр нь инчээ ирээд хүмүүсийг зовоогоод тэр ихний хэлсэн үг надад бас аюу их юм бодогдууллаа тий. Заримдаа бид ойлгохгүй юм бас ингээд үлдээсэн юм шиг байна. Тий. Тайлбар байхгүй. Харин тий. Ойлгомжгүй. Надад бол тэгэн гот тий. Яг юм дээр энэ ч одоо хайш ингээд чөтгөр надаас одоо миний бүтээл дундаас чөтгөр болно гэдгийг мэдсээр үжиж тэрийг ингэчих болохгүй байна. Тэр нь яг хариулт байхгүй байна тийм бас байхгүй хайцсан байдаг юм шиг санагдсан шүү тий. Тэр яриамаар энэ дээрс нь би сонсоод. Тэгээд одоо энэ сатанистууд гэдэг ингээд бас нэг зам үйл хийгээд байгаа одоо энэ залуучууд яг үнэхээр тийм хүч байна уу эсвэл тоглоод байна уу? Би заримдаа бараг ичэд доктодыг бас тоглоод байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Үгүй тэр чинь зөрүүд хүмүүс биш үү? Зориуд тэрсэлдэг хүмүүс биш үү? Тийм нэг залуу насны нэг юм байдаг шүү дээ, тийм ээ. Нэг тиймэрхүү ачаа чи бүр буруу юм шүтдэг төрлийн хүмүүс байх шүү бай. Бүр тий алуу тийм ээ. Тий итгээд тий. Яг гоо сатаныг бурхан болгож шүтдэг хүмүүс байгаа. Тэднийг сатан эзлэгээд байгаа юм л да. Тэгээд хэр үнэн бол тэд нар яг юу гэж бодож байна нөр. Тэгээд тэд нар тэгээд өөрөөсөө сатанд холбогдгийг баригээд байгаа юм шиг холбогдсон шүү дээ.
Өөрсдөө өсөд байгаа бол. Өөрсдөө өсөд байгаа. Библиэлд бол яг Мосегийн хуулин дээр эртний тийм үзмэрч удган дугна хүмүүсийг шулуугаар шидэж алга гэдэг байсан байхгүй. Тийм. Тэр чинь аюултай юм хийж байна. Тэгэхээр би яриагаад үзэхэд сүнслэг ертөнц махан биеийн ертөнц хоёрыг хоорондох дэг журам байна бурханд. За. Энэ дэг журмыг үргэлж тэрсэлж байгаа нөхдүүд бол чөтгөрөөд байна. Тэд нар хүн рүү орохыг хүсэж байна. Хүн өөрөө бас тэрслүү учраас тэр чөтгөрөөд тэр сүнслэг ертөнцийн хүч рүү бас орохыг хүсэж байна. Айл алиг нь бурхан таалахгүй байна. Чөтгөрийн зүгээс хүн рүү ороход чөтгөрийг хөөгөөд бүр гахаан шүглүүлээд хөөж байна. Хүнийг Мосегийн болон дээр л хүн тийм үдмэс дуган гэдэг чинь зарим одоо юу гэдэг нэр чөтгөртөө холбогдох гэдэг ямар нэгэн тийм бусрамг замаар тийм ээ одоо дажитгээ зан үеийн дагуу харилцах гэдэг хүмүүсийг та нар өөрсдийнхөө нунаас цэвэрлэл устгах гэж бурхан ингээд тушааж байгааг бодохоор ингээд чи юу хэлээд байгаа гэхээр энэ хоёр ертөнц одоохондоо нэгдэх болоогүй байгаа. Бидний итгэлээр юу гэхээр Есүс хожим ирээд хүн төрөлтэй шүүгээд энэ сүнслэг ертөнц махан бие ертөнц нэгдэн гэж үздэг байхгүй. За. Нэг би болно гэж. Тэр хүртэл одоохондоо бол заа хязгаар байгаа. Тэгээд гэхдээ бид нэр Христ итгэгчнэр бид нар чи сүнслэг ертөнц рүү ханддаг шүү дээ. Тэгээд бид нар Бурхан руу хандаад байгаа. Тийм. За. Чи өөрөө сүнслэг ертөнц Бурхан ч өөрөө сүнс шүү дээ. Тийм. Тэгээд тэр сүнслэг ертөнц рүү бүтээгч рүү Бурхан бидний эрх өгч байгаа. Өөрлөө хандах хэрэг. Өөрлөө хандаж хийж байна. Бурхан руу. Тийм. Тэгэхдээ залбирлаар дамжуулж. Өгж байгаа арга зам дээр баггүй юу? Залбирлал нь гэдэг нь одоо яг юу? Бид нар тэгээд эзэн бурхан минь ээ, аав минь ээ, бурхан минь ээ, та миний амьдралд туслаач. Бурханыг туслаач гэдэг бол нэгсэндээ сүнслэг ертөнц миний амьдралд бас одоо хөндлөнгөөс оролцооч, туслаач, дэмжиж гэж байна шүү дээ. Тийм байна. Бид нар бурханаас өвчний талаа тэгвэл өөрийнхөө үгээр гуйчих гэсэн үг. Өөрийнхөө үгээр бид нар тийм эрхийг өгсөн. Есүсийн нэрээр бид нар залбирч яах гэж дуустдаг тийм. Яг бол миний нэрээр залбир гэж зөвшөөрлийг олгосон гэдэг. Тэгэхээр Бурхны зөвшөөрсөн арга зам нь энэ байна. Үүнээс өөр арга замаар хүний зүгээс санаачлаад чөтгөр тэр тохиолдолд бол ихвчлэн чөтгөрлөд хандна л да. Тэгэхээр зарим хүмүүс угаасаа тэрслүү учраас Бурхныг зориуд тэрсэлж байгаа хүмүүс зориуд сатаныг бурханжилж бурханаа гэж шүтэж тэгж байгаа тийм нэг шашин болгож байгаа нэг юм байгаа шүү дээ. Тэднийг бас сатанист бодлогч хэлээд. Тэгээд тэд нар чинь хүнээр дахил өргөдөг юм уу, цусан дахил өргөдөг юм тийм элдв янзыг гаж юм байна шүү дээ. Хэдий ч нэ гаж байх гэсэн бид нарт. Тэгээд өөрөөр бурханы Библиэд хэлсэн хийж болохгүйсэн гэсэн бүх зүйлийг зориуд хийх нь эдний хувьд бол таашилт авахгүй юу тийм тэрслүү. Тэрслүү бол тэрслүү шүү дээ. Бурхныг эсэргүүцэж байгаа юм чинь тэгэл бурхан яа юу хийх бити хийх гэсэн хэл шүү дээ. Тэр сатанист гингууд нэг ийм хоёр символ маяг юм биш үү? Нэгдүгüүрх нь яма байна. Сатан гингууд ямааны төсөл гарч ирэх яма. Хоёрдугаарх нь тэр нэг ийм дугуй доторх нэг ийм 5 гушуу шиг нэг 6 өцгтэй чөлөө нэг юм байдаг шүү дээ. Пентаграм тий сатаны тэмдэг гэдэг шүү дээ. Тэр хоёрыг ингээд зөв соёлын символ болгоод аюу кинон дээр хоррор кинонд аюу хөшөөлсөн юм байна. Тэр зөв соёлынхоо тэр зүгээр ингээд хаанаас гарцсан тийм тэмдэг. Би тэр юм мэдэхгүй юм тий. Ямааны төс. Тэгээд нэг ийм нөгөө 6 гушуутай нэг ийм 5 гушуу сатаны тэмдэг гэнэ хэлдэг. Тэгээд тэр нэг ингээд улаан болоо ингээл. Тийм тэр одоо бидгүү хаанаас гараад ирсэн юу юм бэ? Ялч нэг христийн суурь соёлтой өрнийхэн чинь тэрийг ямар нэг байлаа тэр соёлоос гаргасан байж таарах гэж байна. Тэнгууд би одоо сатан гэдэг нь одоо ямаагаар төлөөлөд одоо өсөд үнэхээр ямаа шиг тийм бурхан юу байсан юм бол чөтгөр байсан юм бол бодох юм. Тэгээд тэр сатаныг өөрсдөө бурхан гэж хэлээд шүтэж байгаа гэсэн үг. Тэгээд тэр сатан руугаа залбирна шүү дээ. Нөө хүүхд байхад зөвхөн ингээл Орос Морсын эсвэл тийм ээ Европын киног ингээд үзэхэр нөгөө үлгэрийн киног нөндөртэй чөтгөр гэхээр те намхан нэг юм туурайтай яг нэг удаа яг ямааш тий яг яг л ямааны төсөл аяг хоррор киноор ямааны төсөл аяг гараад. Яг тэр Библиэлд байдаг нэг Есүс хүндрэлтний яг тэр нэг үлгэр байдаг л дээ нэг тий зүүдлэл үлгэр байгаа шүү дээ Есүсийн хожим эрэхтэй хүндрэлтний
хон ямаагаар салгана гэл те. За. Ямаа нь болохоор ёрын хүмүүс хийж байгаа юм. Хон нь болохоор өөрхөн хүмүүс те. Тэгээ өөрхөн хүмүүсийг сайшаагаал магтаал тэгэл ямаа гэж ялгаж байгаа хүмүүсээ ёрын мөнгө үлдэгч та нар гэдэг зингэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс холбоотой байх. Магадгүй тий. Тийм байж магадгүй тий. Би тэгээд яагаад за өхөр биш яагаад ямаа. Одоо нэг ийм юу байдаг шүү дээ. Одоо энэ чинь нөгөө сүнслэг ертөнд сүнс ингээл тийм ээ. Чөтгөр шулгам гэл ярьж шүү дээ. Бид нар чинь бас нэг юмнаас аюу цэрлдэг шүү дээ. Одоо ингээд нөгөө юу оршуулгаар явахаар тийм ээ. Хамаагүй явж болохгүй тийм ээ. Одоо тэгээд муу юм дах чинь мах чинь гэл тийм ээ. Тэг ер нь ийм юмыг ер нь юу гэж шилж үздэг христийн сургаал нь. Манайхан ч дотроо янз бүрийн. Гэхдээ нэг юм их тодорхой байгаа. Нэг зүйл маш ойлгомжтой. Юу гэхээр чөтгөртэй уул, чөтгөртэй байшин байхгүй. Библи хэлж тийм байхгүй. За. Библи нэг юм маш тодорхой. Тэр нь юу гэхээр тэр өөрөө амьд орших учраас амьд юмд шингэж байна. Тэрнээс бол байшин байхгүй тийм юм байна. Тэр чинь хөлөх болчих шүү дээ. Ном шингэж юм байна. Тэр чинь чөтгөрч өөрөө амьд учраас амьд юм дурш. Тийм болохоор Есүс гахаар шүглүүлж байгаа шүү дээ. Алхахын тулд гахаар удирж байгаа хаа амьтгүй учраас тэгээ төр шүглүүлж байгаа тэгээ далаар уу тийм. Морлоо ингээд хавцлаараас 5,000 гахаар алж штэ. Тэсэнд устгаж байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг бол хүн рүү орж иш хүн чинь бас амьд орших учраас. Тийм байна. Тэрнээс сүнстэй байшин гэж тэр манай христийн бол тийм байхгүй. Хаалт нэг ороход нэг юм эвгүй юу байдаг те. Энэ сүнстэй байшин багтаа гэж ярагдаар энэ зүгээр л юу баг. Бидний төсөөлөл өгдөг бол. Яг зүгээр ийм ойлголт байдаг. Тэр нь болохоор нөгөө газар нутгийн эзэмших гэдэг тийм ойлголт байдаг. Одоо юу гэдэг юм? За. Бустай нь. Яг Библиэр ирэхээс илүү нөгөө хүмүүсийн туршлага. Яг чөтгөрүүд их мэдлэлтэй. Тэр тодорхой хэмжээнд ирэх мэдл байгаа. Тэр нь тодорхой бүс нутагт. Гэхдээ тэр бол ямар нэгэн мод чулуунд бол орноод байгаа юм биш. Тэр нэг бүс нутагт байгаа гэж үздэг. Тийм үзэл байдаг. Тэгээ би энэ дээр бол христчлийн үзэл واخгүй юу? Яг Библиэр ирэхээс илүү хоёрын туршлагаас гарч ирсэн. Тэгээ яг санал хэлсэн ч болно, санал хэлэхгүй ч болно. Өөрөөр хэлбэл зарим газар нэг амиа орлоход ятгадаг тийм төрлийн чөтгөрүүд нэг дор байгаа газар илүү амиа орлолт өндөр байдаг гэсэн ийм ойлголт христчлийн дунд байдаг. Нэг юм тэр маягийн юм байна те нэг юм юм шиг тий. Гэхдээ тийм юм чи одоо батлах хэцүү юм те. Үгүйсгэж хэцүү, батлах ч хэцүү те. Тий. Тийм байна. Тэгэхээр бол яг л нэг судар дээр нь яг юу гэж ütсэн байна гэдгийг л та бидэрт хэлж өгч шин тийм ээ. Тэр юу байна? Дараагийнх нь. За баруун суурь соёл юм шиг байгаа. Хэд хэдэн одоо ялангуяа би ингэ хөгжмөг сонсдог. Тэрэн гут нэг гоц авьяастай хөгжмийн авьяас хоёрын чөтгөр зүнсээ одолдох гэж яриад штэ. Тэр бүр юм хилцс үг юм шиг байгаа юм. Тэр бүр Майкл Джексны хүртэлтэй. Тэгээ чөтгөр зүнсээ одолдож ийж ийм одоо гоц гойд хүний баг эрүүл ухаанд жирийн хүн баг эзэмшмээр тийм гоцгой чадварыг чөтгөр өгөөд буцаага чөтгөртөн сүнс хавдалдаг. Ингээл одоо зөвөр Фаустас ахуулаад ингэж л чөтгөртөө 8 алцаад ингээс үсээ 8 алцаад илүү амжилтанд хүрдэг чиг юм мөнгө төгрөг эд материал авдаг сайн сайхан амьдрал чөтгөрөөс ингэж аваад тэг өгөхээр чөтгөрөөс сүнсийг авдаг юм. Үнэхээр тийм сони ойлголт байна. Тэр Паганинийн түүхтэй аюу сонин тийм ээ. Хийлүү. Тэг хийлний тухай тэр нэг юм аюу сонин. Тэгэд юу яг тийм бол нөгөө тэр чинь католик шинтэй газар үстэй тийм ээ. Паганины чинь тийм баг. Тийм баг. Тэгээд юу оршуулгын газар олдоогүй өөр газар гууж оршуулсан хичнээн дахин явж байгаа оршуулгын те сойжэр зөвшөөрөл авсан одоо сүмэсэн оршуулга зөвшөөрөл өгөөгүй яг сүнсээ чөтгөрөд гэсэн юм гэдэг. Тийм яриа байдаг. Тэрэн дээр та ямар дайг өгөө. Нэрээ ингэж чөтгөр ингээл одоо тий хүнти би зүгээр ингээд логикоор би хөөхөр одоогийн амжилтын төлөө бүр нүдэ ухаад өгөхөөс буцахгүй байгаа хэдэн сая хүмүүс байхад шиг чимүр нэг үнэхээр чөтгөр ингээд дийл хийдэг бол гэрээ хийдэг бол баг нөхдүүд шууд өгнө нэр амар тий мэдхгүй бод нэрээ тэгж эсвэл тэр чөтгөр нь үнэхээр сонгоод за би чамсуу бүр чадвар өгье тий чи өгөхээр надаас өсөө өгмө гэх юм лөө. Яг Библиэд нэг л тохиол байгаа байхгүй. Тэр нь Есүсийг 3 удаа сорхтоо чөтгөр түүнд санал болгосон тийм үү?
Тий. Чи намайг Иесусыг шорсон шүү дээ. Чи намайг бурхан гэж шүтгүүл би чамд энэ ертөнцийн бүх хэд байдлыг өнөө гэсэн. Библиэр Иесусыг шорсон тэр түүхээс улбаалаг хүмүүс чөтгөр хүнд санал болгодог гэсэн тийм итгэл өмсөл бий болж байгаа байхгүй юу? За. Гэтэ ууланд Библиэр тэр нь тийм зориг байгаагүй. Тэгж тийм ойлголт өхийн тулд тийм зориг бичгдээгүй түүх байхгүй юу? Яг анхны хүн Адам соригдсон байхгүй юу? Тэгээд тэр хүн соригдоод нүгэл хийсэн. Тэр Иесус хоёр дахь Адам хүн шинэ хүн төрлөختний анхны хүн гэдэг утгаараа Иесус соригдох ёстой байсан. Тэр утгаараа тэр Иесус сорилтыг, диаволын сорилтыг, чөтгөрийн сорилтыг давж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд тэр том сорилт ихэнд давцсан шүү дээ. Тэгэхэд Адам яасан? Алимд л яваад өгсөн шүү дээ. За. Тэгээд Иесус тэр сорилтыг давж байгаа. Тэн дээр л гурван сорилтын нэгэн дээр сүүлчих тэр над мөргөл энэ надад байгаа бүх хорон бүх юмыг чамд өгнө гэсэн баггүй юу? Тэгээд Иесус юу гэсэн хэлээ эзэн бурхнаа л хэлсэн шилдэг гэж. Бурхны үгээр хэлцаагаад давсан түүх. Тэр түүхийг хүмүүс ойлгохдоо чөтгөр тийм санал болох тийм байна. Төсөөлж ойлгоод байна шүү дээ. Тийм байна. Тэрнээсээ болоод чөтгөрөөс гойдл байх та нөө сатанаас ч баян болгоод өгөөч намаа тэгж өгөөч мөгөөч. Тэгээ би хэлсэн шүү дээ сатан бол бүтээлээ. Бидээс хүнээс хүчтэй тэр. Тэгээ яг Йов ном дээр бол тэр дэлхийг тойрсон гэж явж байгаа бурхны үгүүдийн оршин суулгаж яхад нэрлээ гэдэг ингэж билдэг тийм. Тэрнээс харах юм бол мэдээж тэнд бас хүмүүсийн хүч байна. Чөтгөрт тийм. Библиэр бас байдаг бол чөтгөр тэнгэрлэгч хуурч чадна шүү тийм. Гой харагдаж чадах. Хуурч чадах гэсэн үг юм тийм. Тэр тийм их боломжтой учраас боломжлоороо гэж хэлж байна. Тэр хүмүүсийн хүч байгаа. Гэтэ нэг юм ойлгох. Тэр диавол гэдэг утга нь нөгөө мэхлэгч байхгүй юу? Анханасаа мэхлэгч байсан. Давыг мэхэлсэн хүн төрөлхтөн байсан. Тэгэхээр хүн шүтгэрт өөрөөс санал болгоод надад аяа шатар өгвөл тий одоо тэгэн мэгэнгүй бол мэхлэгдэн шүү дээ. Тий. Тэгээд чөтгөр юм өглөөгүй л мэхэлсэн л гэсэн. Тэр суур бүр ингээ фаст маустаас чахуулаад ингээ нэг юм нэрээ тэгж чөтгөртэй наймаалцаад тэг ингээ нэг юм ид баялаг алдар нэр одоо өөр юуч байдیں۔ Тэ эрх мэдэл гоцгойд онцгой чадвар мадвар авиас билег авдаг юм авдаг. Тэгээ би тэр шивнийг доош тийм дийхгүй юм байна л та. Айдам өгөөд болоо тэ. Эхнэрээр нь дамжуулж алим болоо. Тий. Тий. Авчлаа гэж бодсон ч аваагүй байж таардаг юм. Тэр суур соёл тэгвэл нэрээ тэр Есүс Христийг сорьсон тэр үлгэрээс болоод хүмүүстэй гэж ушгингуй л гэж магадгүй юм байна тий. Шиштэй болсон юм. Болсон явдал. Тэгээд Есүс нэг юм бичсэн маргалбал маргалах байсан. Есүс юу бичсэн гэхээр энэ дэлхийн эд баялаг бол түүнийх биш гэдгийг мэдчихсэн. Бурхных байхгүй. Бурхан Есүс алт минийх мөнгө минийх энэ орон ертөнцийн бүх юм бүтээгч бурхных байхгүй юу? Тэгээд чөтгөр Есүс хуурчлаа л бас. Тэ? Тэр нь ертөнцийн бүх агшин зүрийн хугацаанд дэлхийн баялагийг үзүүлээд энэ хүн минийх чөтгөр хуурж байгаа шүү дээ. Тэгээд чөтгөр би бол бүр чөтгөрөх юм байна гэж бодсон шүү дээ. Чөтгөрөх юм байна гэж бодсон. Үгүй. Чөтгөр бол ингээд энэ дэлхийг эзэмшдэг юм байна. Тэр одоо алдар нэр одоо хүч чадал бүх юмыг эзэмшдэг юм байна. Тэгэл дийл хийгээл хүмүүст ингээд супер чадвар өгөөд идэв байна. Эсвэл баяж ер нь баруунхын чиглэгийг заримдаа үзий ядсан жоохон ингээд гоцгой дүнэл гэр юм уу сатан чөтгөр зүмсээ бодлоод юм болцсон гэж айгу хараад юм шиг л шүү дээ. Тэр хэлцлэг бол тэр ёрон хит ёрон байхыг л тэгж байгаа чөтгөр сүнсээ болтно. За. Юу ясартгонгүй болохыг л хийж зүйлж байгаа. Нүдээ өгөхөөс буцахгүй баяжхийн төлөө тий амжилтанд хүрэхийн төлөө хүмүүс чанарыг хийгээл тэр хил зүгээр чөтгөр сүнсээ олдох гэх тий. Тэг хуллаад байх юм байхгүй чөтгөр чинь. Юу ч байхгүй байхгүй тэнд. Яг хүмүүсийн хүч оршиж байгаа түнд. Тий тэр чулуу магадгүй зүгээр алт харуул үзүүл магадгүй. Гэтэ тэр нь хооромжхгүй юу? Угаасаа мэхлэгч юм чи мэхэлж штэ. Есүс маргалдаж болох байсан. Чи худлаа яриад байна. Чамд энэ чиний хүч гэдгийг Есүс тэгтээ маргалдаагүй байхгүй. Тэгмэл эзэн бурхны хүндэл гэж Библиэл дээр байдаг шүү дээ. Бичвүүдээр байдаг шүү дээ гэж. Тэгээд бурхны үгээр нэрцэж байгаа байхгүй. Лагжэнтл дээ. Лагжэнтл шиг. Контэ.
би бол айгуу тийм юу гэсэн юм. Энэ нөгөө ачаачийн баруун соёл Холливуудын кино минаас болоод яг үнэхээр чөтгөрөл яг одоо энэ дэлхийг чөтгөр зөвшт юм байл гэж бодсон. Тэгэл ерөөсөө тэр их мэдл гоцсон гоод авиас чадвар мөнгө төрөө чөтгөр шууд өгд юм байна. гэж бодсон чинь хашир бол ингээд зүгээр өгж байгаа шиг харуулаад тэгээд ингээд бэлхэн л дээ хэрэг тийм байдаг байсан бол. Юу тэгэл нөгөө явж ин хэлтер чи амьд нь үрж болохгүй шүү дээ шүү дээ. Чи хүний амьд чинь бурхны хөө. Бурхны их мэдл юм. Чөтгөр бол ямар ч хүнийг алж чадахгүй. Сатан хүнийг алж чадахгүй. Болохгүй шүү дээ. Ирэх болохгүй шүү дээ. Тэр чинь бурхны юм байхгүй. Тэгээ учраас хүн амиа орлохыг бас том нүгэлт том чухалтай нүгэл гэж үзэж байгаа шалтгаан. Бид нар ч гэсэн өөрөө алах хэрэг байна. Амь бурхны учраас. Чөтгөр бол гой сахарын манас гэдэг бол хоорж яана гэсэн. Тэгэхээр чөтгөрөөс айхан байхгүй л дөө. Тийм үү. Яагаад гэвэл тэр чинь энэ л дээр цөлөгцсөн л явуулын төр хүлээж байгаа. Есийн дахин хэлтийг бид нар шиг хүлээж байгаа. Гэтэ хизээрхийг бас мэдэхгүй л ирээдүйг мэдэхгүй юм шиг. За. Тэгээд мэдээж түрүүн биелсэн нөгөө бидний мэдэхгүй нэг физикийн хууль нөлөөлөх багт хүний юу хийж байгаа өнгөрснийг хардаг учраас мэдчихэж байгаа. Хөндлөнгөөс харж байгаа учраас тэр өөртөө хандж байгаа тэр ерөөсөн гэж байгаа чадвартай гэж байгаа хүмүүсээр дамжуулаад миний ирээд өнгөрснийг яриад байж магадгүй. Чи тэгэхэд гисэн, чи ингэ гэсэн. Тэгвэл би ааш шүү дээ. Өөрөлдөн шүү дээ. Жинхэнэ тийм үсттэй те. Ямар юу нэгдэг юм бэ гэл. Тэгвэл тэгээд чи ирээдүйд тэгин гэхгүй мэн. Тэг чөтгөр бол чи ирээдүйд тэгин тэгж амжилт нүрэн тийм хаж гаралтай байна гэхгүй мэн. Яг би ингээд чөтгөрөө залбирчлээсэн. Яг хөөгөө явуулсан хэсгийг би мэдэхгүй. Би тийм зүгээс санахгүй. Гэхдээ чөтгөр хөөгийн залбирчсэн тохиол байдаг олон жил юм уу. Би тэр туршлагаас ярьж болохгүй. Хөөсөн байсан ч гэсэн би айгу амархан байдаг гэж хэлж болохгүй. Тийм баг. Тэр чинь нөгөө тус хувийн туршлага байхгүй. Тэгэхээр хүмүүс хувийн туршлагаас яг библи юм шиг яриад байхгүй. Наач өтөр чинь тэгдэг байхгүй. Хүчтэй тэгдэг мэддэг гэл тэ. Тэгж ярьдаг хүмүүс байдаг пасторууд одоо тэ. Ялангуяа тийм чөтгөрөөдөг одоо тэ зэн одоо нэг юм сүнд хүүгэдэг байхгүй. Манай оюутан манай сургуулийн одоо миний сурч ирсэн заалруу ороход нэг юм ерөөсөө хоёрдугаар нэг Монгол баатруудаар зураг зурсан зураг байдаг. Хэлсэн юм байна. За энд одоо нэг баатрууд нэг юм илгээ шиг чөтгөрөнд дэвсэлж байгаа алж байгаа. Тийм зураг. Гэтэ тэр зургийг ямар хүн төрсөн чи агчин байж байгаа дахнаас гарсан залуу болсон. Тийм. За тэнийг гэж хэлдэг шүү дээ. Тийм. За тэгээд тэнд нэг нөхөр тийм зураг зурсан. Өөр нөхөр яг тэр шиг нөхөр. Засарч байгаа нөхөр тий. Бурхан дээр ирээд ахнаасаа гарч байгаа, хамаарласаа гарч байгаа залуу. Манай сургуулиар сурч байгаа тэр зургийг хараад тийм үг гэсэн юм. Гэтэ энийг манай нөгөө мөнх таваас одоо явж байгаа. За. Хоосон шаг сони юм аа тэр үед сурч байсан. Энэ хүн тэр чөтгөрүүдээ хараад таниад хэлээ. За. Тэр зурган дээр зурагдсан чөтгөрүүдийг хараад таниад байсан. Тэгээд айгуу сони юм байсан юм л да. Би ингээд согтуу байх үедээ би чөтгөрийг хардаг байсан. Өөр агчид хоорондоо уулзахаараа нөгөө ногоонотоо тааллаа. Тий. Нөгөө хинтэйгээ тааллаа гэж чөтгөрүүд яриад. За. Тэгээд тэр чинь нэгсэн телепат нь орно шүү дээ. Хүчтэй яригдтал, байнга яригдталтай болж. Тийм үстэй. Нөгөө бидний нөгөө цагаан солио гэж ярьдаг. Тийм. Баггүй юу? Тий. Нөгөө хинди шашинт чинь нөгөө хамгийн өндөр төвшөнд бясалгал үед телепат тэр чинь бас нөгөө чөтгөр хаалсан. Нөгөө янз бүрийн төртэй юм. Тэр нэг ертөнцийн яваад орчих чинь гэсэн үг. Тийм. Тэгэхээр хар тамхи мэтийн иймэрхүү хүчтэй асуулах бүсэтгч нөлөөлөх гэдэг чинь хүнийг маш богино хугацаанд тийм нөхцөлөөр авчих боломжтой. Гэтэ би нэг туршлага гэж ярьж байгаа шүү. Амьдралын туршлага. Тийм ээ. Би яг тэгэхээр энэ нэг би сонсч ирсэн байхгүй юу? Тий, ихэн нөгөө манай түрүүч ярьдаг найз. Тий, тэр чинь бас нэлээд уудаг байсан, ингэдэг байсан те. Тэгэхэд бүр яг жинхэнэ. Тэгээ миний бүр хамаатангийн бас нэг эмэгтэй байсан. Гэхдээ байгаль та тий одоо болцсон. Тэгэд тэр надад ярьж ирсэн. Манай одотны найз соёл аюу их арих удаг. Цагаан солион яг үедээ очиж ирсэн. Яг чинь ярьдаг шүү дээ.
бүр ингээ чихэн чихэнд идэх штэ. Тий. Тэгээ бүр ингээ гарч ирээд ингээ харахаар үгүй та нар харахгүй нөө энд юу юм бэ штэ гэд бүр ингээ. Тий. Тэгээд энэ бол ингээд дараа нь тэр ярьж байгаа хгүй. Одоо ингээд бодоод байхад би зэрэгэлдээ ертөнц ингээд рүү орчдөг юм шиг санагдсан гэж. Тэгвэл яг тэр л юм байна тий. Тэг яг сони юм сонилээ. Хоёр өөр их чинь байсан хүн. Нэг нь зураад, нэг нь таньж байгаа хөч тэр. Одоо нөгөө нэг хэлээ. Тэр үн. Зөө. Тэр өөрөөр хаасан чигтрийг зурсан байж таарч байгаа байхгүй. Нөгөө гэхдээ би нэг амьдралын туршлага гэж. Тийм ээ тий. Библиэр зарим талаар байгаа. Яг л төмөндгийн нэртэй чөтгөр байсан хөөсөн тий. Маш хүчтэй ийм төрлийн чөтгөр гэдэг нь маш хүчтэй чөтгөрийг мацгаар дамжуулан залбираад жилүүл нэг хийсэн л байна тийм. Тэгэхээр тийм хүч шүнсүүд байгаа нэг стат тийм чөтгөр байгаа. Хэлбэр төрсөнд бол сайн мэдхгүй. Тэрийг хүмүүс ингээд архич ч юм уу, хат амигч ч юм уу, гүн бэлтгэл хийсэн хүмүүс ямар нэгэн байдлаар хаасан байна, үтсэн байна. Тэр нь Библиэд тэгэхэд үзэж яах гэж бид нэрх бас тэрэнд нь итгэе явж болдгоо. Боо яг тийм байдаг. Тийм бах тий. Тэр хүний тохиолдол би ч гэсэн бол ингээд надад бол тэр хүний тохиолдол тэр хүндээ цагаан юм уу үнэхээр чөтгөрнээс юм уу мэдгүй. Тэр нэг тийм одоо хүн болгоны мэдрэх мэдрэмж чинь өөр нэрээ. Гэхдээ сонь юм тэгээд манай амьдрал сони юм зөндөл тохиолддог шүү дээ тий. Манай нөгөө нэг зэхүү энэ хүн байна гэдээ дандаа ярьдаг байсан гэ би түрүүгээр ярьж гисэн ярьж ирсэн шүү дээ. Тэр бол бүр живцс гэдэг бүр ингэтэл ярьж байгаа юм чинь. Энэ ах байна гэж хүн байхгүй руу заагаад дандаа гарахтаа тэгээд зам тэр нэг булан руу заагаад тэр чинь тэгээд хүүхдтэй юм хардаг гэж өнөл юм шиг санагдсан шүү. Тэгээд одоо яг бацгаа дээлж чадахгүй. Одоо манай хүнээс сугар мэдхгүй. Тэгвэл мартчихсан. Тэгэхээр би ер нь яг юм бага өдөр байдаг л гэж шийддэг. Тийм. Гэхдээ би одоо баталж болж чадахгүй шүү дээ. Тэр чинь тий хамгийн айхтар нь тий. Тий. Манай нэг цуглаалын аваад парсын гэж 2-3 сар бараг хагас өглөөд байж байгаа автослоор Христ итгэснэлтэй тэр үед. Тэгээ надад цуглаан ирээд нэг сонир юм ярьжсэн. Нэг нь тэр үед байхгүй. Эдгээр Библиэс ч юм шүү дээ. Тэгээ Библиэр эдийг юм яриад байдаг байхгүй. За. Тийм. Тэгээд анх яасан дээр гэдэг байхгүй. Та нар миний төлөө амар их залбирсан. Тэгээд тэр чинь миний чихэн ингээд нэг шиг сонсгож ирсэн байна. Гэдэг байхгүй. За. Тэгэл намдаа сарын дараа миний охин залбираад үлдсэн. Ямар эвэрээ. Үнэн бохгүй яа. Тийм ээ. Тэгээ яаж хийсэн бодсон. Догогоор олоход те. Яг тэгэл тэр аваад босчлаа гээл тэр чин газар дээр наав өнгөрөөл баг хүн замдаа явж байгаад нас барсан байхгүй юу тийм. Өөрөө тэгээд 2-3 сар ухаангүй тийм хөхийн комд байсан байхгүй юу. Тэгээд та нар миний төлөө залбирах гэж орж ирсэн гээл. Би энэ 2-3 дээр цуглааныхаа орж ирсэн. Та нар өөрсдийнхээ гэрлийн хүмүүсүүдийг мэдэхгүй та Библи уншаагүй юм шүү дээ. Яг тэгж хэлж байгаа. Та нар Библиэр гэрлийн хүмүүс. Тийм. Тэгснэ та нар ингээ гэрэлтэй гараад ирсэн шүү дээ. Тэгэл тийм ярьж байгаа. Тэгснэ хамгийн сонирхолтой юм пастра нүгэл өндөртөг ч та мэд хүн. Тэгээ миний ажлын 11 эдтэй 20 эдтэй охин орж ирэл би тэр охиныг үнэрлээл энэ охин өвөх чинь буруу ташрал орчлоо. Би тэр чинь ингээд өглөө тухайн хүн шүү мэдрээд нь шүү дээ. Тэгээ би үнэрлээ энэ охин ямар залуугаараа завах юм бэ гэж бодсон. Би тэр ихтэй маш завхаагүй хүн гэдэг мэд үнэрлсэн. Дандаа миний толгоор яг тийм үг орж байгаа. Та нар Христийн ангилан үнэр үлээ гэдэг Коринфын шууд орж ирж байгаа. Тэгэд би тэр ишлийг ойлгож байгаа. Тэгэхээр тэр хүн чинь Библийг уншаагүй тэгээд тэр ослын дараа Есүс гэсэн бараг инглисээр гарч ирэх надад яриад ингээд өөр тохиолдсон юм ярьж байгаа. Тэгтээ би маш олон юм ярьснаас би зөвхөн Библиэд нийцлийг нь санаж үлдэж байгаа. Тийм. Бусад тэр нэг зүйл үзэл мүзэл юм ингээд мартчихж байгаа. Зориуд мартъя гэж. Тэ. Яг бол тэр хүний хоёул шүү. Тийм. Тэгэхээр би зүгээр тийм байна. Библиэд нийцж байгаа яалч тэр залбирал тэр үнэр гэдэг юм шиг дотоод ичж байгаа. Нэр Библиэд байдаг учраас. Бидний үүрэг чинь Библиэс хайж болохгүй. Тийм. Тийм бах тий. Өөрийн туршлагыг яриад иж болохгүй. Тийм. Тэгэхээр нэг тодорхой юм сатанаас хайх явдал байхгүй. Тийм чөтгөр шүгсэн байшин сав автор мавдар тийм эд юм байхгүй. Чөтгөр амьд оршдог оршуу учраас
тэр амьд юм нь байна уу гэхээс биш. Яг нь магадгүй орон зай дотор байж болно шүү дээ. Тэг уул. Тэгээд чөтгөртөө уул гэдэг гэсэн утгаар шүү дээ. Тэр нэг бүс нутагт. Яг хүн өөрөө нүгэл мөн чинь нүгэл ихтэй гэхлээр өөрөө дурд ачаалаас болж байна шүү дээ. Өөрийн хамгийн дурд ачаал болно. Гэхдээ тэр одоо нэг завхаарах дуртай хүн байна шүү дээ. Байнга ингээл тэрийг бол бид нэр юу гэж үздэг вэ? Завхаарлын сүнсэн эзэн төс гэж. За. Өөрөлдвөл энэ тохиолдолд бол тэр хүн өөрөө ухамсартайгаар чөтгөрөө хандаагүй ч гэсэн тэр чөтгөрийн тэр нэг завхаарлын юмыг байнга хийдэг учраас тэр чөтгөртэй ойрхон байна гэсэн үг шүү. Тэр хүн тэр хүний уруу татлахад дамжуулж чөтгөр тэр хүний уруу татсаргаад одоо тэр хүнтэй хахнагс хожиж гэсэн үг байна. Тийм байх боломжтой. Тэр тохиолдолд бид нөгөө чөтгөр эзэн төс юм гэж хэлдэг. Яг бүр одоо яг нэг сахар махаал хөлмөө баасан сахараал хяналтаа алдаад нөгөө библиэр хэлдэг шиг. Тийм чөтгөр ч юм болохоор миний ойлгож байгаагаар ер нь хүн өөрөө хүсэж гаж тийм далдрын хийснийх улмаас чөтгөр биенд нь эзэмсэн байж таа. Тэгээ өөрөө захархаа билж байгаа. Тэрнээс хөрх юм мөрөөрөө яваа хүн дээр чөтгөр ингээл шууд ороо шүглээл. Тэгж амар болно. Ямарч боломжгүй. Тэр чи хориглцсан юм баггүй. Өшөө бүр тэгээ орцсон хүнийг ч хүртэл чөлөөж штэ тий. Гар тэрвээ тэр хүн залбируулаад гар чөтгөрөөс чөлөөлмөр гэвэл залбирч өгөх хэрэгтэй. Найгаад. Чөлөөд. Тэгэхээр чөтгөрд эзэмдүүлэх гэдэг хоёр янзаар байлгаад байна тий. Нэг нь тийм өөрийн хүслийн тааллын дагуу ингэж бүр юм. Нэг нь болохоор яг тэр нэг ёрын юм ингээ баа. Хийсээр яг тэр ёрын юмыг уруу татдаг төрлийн чөтгөртэй өөрөө ч мэдэхгүй нэ хавсцсан гэж. Тийм за. Одоо тэр нүгэл ингээл нэг нүглийг байн татамжтай хийгээд байвал тэрийг нь одоо чөтгөрөө өгшүүлэх гэдэг юм уу илүү уруу татаж чөтгөртэй байх юм. Тэгээ тийм хүнийг бол чи чөтгөр зөндөөсөн байна гэж хэлдэг байхгүй. Тэр нөгөө чинь ягаад чөтгөр чи тэрийг байн гэдэг учраас. Тэр төрлийг уруу татдаг чөтгөр жир нь хамсцсан гэсэн. Тэний иргэшэл байна. Тэр Паул хэлэхдээ та нар бэлдэг та нар хуурчин Есүсийг багтаа диаволын үр сад байсан. Та нар тэдний иргэшэл дор байсан гэдэг нь хэлж. Диавол, сатан гэсэн чинь энэ хоёр ч одоо нэг үг болоо явчихлаа тий. Тэгээд тийм байна тий. Тийм. Тэр яг л мэхлэгч гэсэн гэрэг. Ер нь сатан бол дайсагнагч. Тэгээ илүү нэр чөтгөрүүдийнх нь одоо юу гэдэг нь толгойлогч юм уу одоо манлайлагч юм уу. Библиэлд бол үүрийн цолмон гэж хэлдэг. Дээсэг ч гэсэн үүрийн цолмон гэж хэлдэг. Бас тохиол байгаа. Сони. Үүрийн Люцифер гэдэг бол яг Библиэд ирэхээс илүү өөр дам гаргажсэн. Зарим нь бол ингээд баг тэр тэнгэр магтан дууны Махтаалын тэнгэр элч байсан гэж. Тэр бол буруу орчуулгаас үүдэлж шүү. Тийм үү. За. Тэр Исаи дээр Ирмэнд айлын номд хэлдэг нэг хөгжмийн нэрийг буруу орчуулсанаас олж. Тэр Бабилоныг тухай миний ярьж Исаи 14 тэр дээр гарч байгаа нэг хөгжмийн нэрийг буруу орчуулсанаас болоод Махтаалын бааны одоо тэнгэр элч байсан шиг. Сатаны хуучин юутна гэж байна. Мэдгүй марччихжээ. Ямар тэр бол жоохон буруу ойлголт. Тийм төсөөл буруу ойлголт байдаг шүү. Тийм. Нийлээ. Үгүй надад л зүгээр ингээд сая ингээд пастор энэ ингээд библийн дагуу тэр сатан гинүү диавол гинүү ингээд ярьсан чинь нэг тийм. Зүгээр л ингээд нэг тийм. Айгаад ахаар юм биш юм шиг санагдлаа шүү. Амар ингээд нэг тийм бүр ингээд хит амар энэ киноны нөлөөнөөс болоод ингээд чөтгөр сатан гэдэг чинь бүр асар мистик одоо тий зүгээр байжсэн хүнийг л зүгээр л мөрөөрөө байсан хүүхдийг хорлоод л тий дотор нь шүнглээл хүмүүсийг зовоогоод байх нь ер нь бол би үл яг нэг үл тийм л ойлголт.
Тэгээд мөрөөрөө байжсэн хүмүүсийг шүтгэр олзолж аваад зовоогоол тамлаал алхын алаал тэ эзэмдэл идэг. Тэгээд тэрийн тэгэл бурхан нь харж бүтээчээл хараал байж идэг. Хаашаа янзын бурхан юм бэ? Гэмээр бараг л одоо бурхан чөтгөр хоёрын тэмцэл донд хөөрхий энэ мөрөөрөө байна хэдэн хүмүүс л энэ хүмүүс л хооронд нь зүгээр ингээл бурхан ингээд түлхгээл араас нь чөтгөрөнд түлхээд ингээд алалцаад байд юм шиг ойлгоод байхгүй би бол бараг тий хоёр том хүчрхэг одоо нэг нь одоо гэдэг муу зүгийн хүч нөгөөх нь сайн зүгийн хүч тэгээ хоорондоо ингээл алалцах гутаа дунд нь мань мэтэл ингээл өргөдөд байгаа юм шиг хөдөлгөлт өргөдөд байгаа юм шиг тий яг бид нар Библиэр христчин хүмүүс бид нар дөрвөн юмны эсрэг баял тэмцдэг баггүй юу? за Яг түрүүний сүнээр Библиэр гэсэн агарын хүчнийг аяхагч чөтгөрөө хэлчихэж байгаа юм л да. Сүнслэг байгаа. Бид нар тэдний эсрэг байна. Тэр чинь нөгөө зарим хүмүүсийг эзэмшчихлээ шүү дээ, тий. Тэр улаахгүй нүглээ улаахгүй явсараа тэр босромын хийсээс болоод чөтгөртөө нөхрлөөд байгаа тэр хүмүүсийн эсрэг бид нар байна. Гэхдээ бид нар бас ёрын бурангүй дэглэмийн эсрэг байна, тий. Хүний эрх хэрэгчлээ одоо хож боож байгаа, тий. Одоо цагтаа бол Христ чинь зарим жишээлбэл гитлэрийг эсэргүүцсэн христчүүд байна шүү дээ, тий. Бус. Тий. Дэглэмийн эсрэг байна. Дуурт нь бид нөгөө түгээмэл одоо юу гэж хэлдэг одоо гомо лесби гэдэг чинь энэ үглийн эсрэг бид тэнцэн. Одоо бэлгийн үйлчлэг гэдэг ч юм уу тийм ээ одоо энэ үглийн нь бол зарим улс орн тийм ээ исламын орн жишээлбэл 15 та хүүхдээ 6 та 10 та хүүхдээ гэрэлж штий амжилттай уустай тийм баг насны хүүхдээ тийм нэг тийм бурангуй ёс заншил байж тээ тогтсон тийм хүний хамгийн том томцол нь бид нар өөртөө тэмцдэг байхгүй махан бие дурдчихдаг. Христчний дөрвөн тэмцлийн талбартай. Тийм. Тэгэхээр дөрвөн тэмцлийн нь хамгийн хэцүү нь бидний бие байхгүй юу? өөртөө тэмцэх. Тэгээ Паул өөрөө би нүглийн бие өмсөж байгаа. Би сайныг хийхийг хүсэж байгаа бол би чадахгүй байна гэх тийм. Надад хэн туслах вэ гэх Ром 7-р бүлэгт тэгж хэлж байна. Тэгэхээр бид нар чинь махан биеийн доторх тэр дургцалтай гэл хамгийн их тэмцэлдэг байхгүй. Тэр чинь хамгийн хэцүү. Тэрнээс чөтгөр бол номер 1 тэмцэх юм бол биш. Хам мэдээж бид сэрэмж авдаж болохгүй тийм. Тэр учраас хүн Иесус бидэнд сануулсан юм бол нүгэл үлдэл гимшээрэй гэж байна тийм. Гимснээрээ бид нар бас тэр нүглээсээ өөрсдөө сэрэмжлүүлнэ. Бисээс хэрэг нүгэл ингээ хийгээл ах юм бол дөжрөн. Дөжрөл гэхээр тэгээд нөгөө дараагийн төвшөнд очиж шүү дээ. Четвертөг нөхөрлөн шүү дээ. Архин гэдэг чинь тийм л ахгүй нэг л. Би үед махуудын хувьд бол тэр өвчтөн болчихж байгаа. Нөгөө томт гэдэг өвчтөн болчихж байгаа. За тий. Өдөөгийн тэр өвчтөн. А гэхдээ яг сэтгэл санаа сүнсний хувьд бол тэр чинь четвертөг нөхөрлөж байгаа. Тэр нүглийг байг хийгээд согтуурлыг хийгээд. Тэгэхээр салахад хэцүү байхгүй. Нэг найдар байгаа. Тэрний юу гэхээр хэрвээ тэр хүн Христ дээр ирвэл тэр хүний дотор ариун сүнс бурхан өөрөө орших учраас хүч нь болж өгдөг тий. Тэр нүглээс ирэх. Тэрнээс нааш бол ямар ч харагч ямар ч харт амьтан засахгүй шүү дээ. Ямар ч цавхан ямар ч тий. Өөр ямар нүглэн донцсон нүгэл донцсон. Одоо мөрөдөд оролдогч. Нэг хүчил туслахгүй бол бидний итгэл бол тэр. Тэр хүн дотор бас тийм манай христэлд миний хамгийн дуртай нэг үг гэдэг. Тийм манай би он сургаа дотор Библиэлд байхгүй. За. Тэрний үг гэхэл хүн бол засваршгүй нүгэлдэг. Засваршгүй байхгүй. Гэтэ засвал авах бохны дөрөв гэдэг. Засвал авч босхгүй гэж. Энэ хоёр дахь үг нь бол бид нөгөө яхнуутай ажиллахгүй, нөгөө арчтай ажиллахгүй, тэр харт амьдчтай ажиллахгүй. Яагаад христчэн тэр хүмүүсээр очиод ажилладаг гэхээр бид нар бол засал авахгүй гэхдээ бурхны дүр учраас. Засал авах боломжтой. Нэг сонир уустай тийм. Хоёр туйл тийм. Тийм бай тий. Засал шүүн өгөлтөн. Тийм. Гэхдээ засал авах бурхны дүрээ. Засалгүй нүгэлтэн гэдэг чи мэдчихвэл одоо чи юу хийх ёстой вэ? Чи нүгэл хийвэл гимших байхгүй юу? Тэгнь. За. Би одоо өөрийгөө бид завхарахгүй шийдэж чадахгүй шүү дээ. Яг би энэ биендээ байгаа учраас.
хүн юм чинь. Аа. Би өөрөө хэзээ шулгаа хийхгүй гэж хэлээд байхгүй шүү дээ. Соригдсон шүү дээ. Тий. Аа. Нэг цөнгөтэй мөнгө олчлоо. Хинж байгаа үг ингээл харсаж дүүн тий. Гэтэ миний юм чи энэ бол хүнийх. Тий. Тэгэл хүн соригдно үстэй. Аа. Тэгэл хүний юм хэлэхгүй авал тэр чи юм. Тухайн үстэй тий. Тэр чи надад шунал байж тээ дотор. Аа. Тийм. Тийм байна тий. Аа. Тийм. За Чихгэр амар юм болоо ш. Тийм Тэр бол бүтээл байхгүй. Тэгэхээр одоо төр цөлөгдсөн байгаа. Есүс ирвэл бүгдийн хүнд чөлөөтэй үүтэй шүүлтэнд оруулна. Тэгээ яг хизээ гэдэг тэд ч мэдэхгүй бид ч мэдэхгүй байгаа. Тэгээ тэд нар бол шүүгдэхээ мэдж байгаа ч гэсэн тэд нар чинь аль болох хүмүүсийг нүгэлд уруу татах хүсэж байна. Уруу татна гэж ярьдаг байхгүй. Тэрний хийж байгаа юм бол уруу татна. Гэтэ чөтгөр юунд нь өгөөш хүмүүст өгөөд юм. Бидний нөгөө дур тарчаал. Тий. Тэгэж бидний хийхгүй шүү дээ. Бидний амнаас нь хөрсгөө. Бидний хүчээр юм хийлгэж чадахгүй. Тийм үү? Тийм. Аа. Бид нар өөрөө хүсэхгүй бол бид нар шүглэж чадахгүй. Үгүй дээ. Бидний хүчээр юм хийлгэж чадахгүй. Хүчээр шилэхгүй. Алахгүй юм байна. Алахгүй. Аа. Алах байсан бол Есүс гэдгээр юм тэр Өнөөдөр бүгдийг алаачих. айлд авчихсан. Манайсыг тий. Аа. Явыг зовоодаг шүү дээ тий. Чи сатан зовоодаг үстэй тий. Библиэр гардаг шүү дээ. Яв. Тэгээд бурхан хэлдэг шүү. Явын түүхийн яг та хүмүүс мэдээж магадгүй библиэр хуучнууд явг зөвхт хүн тий. За. Тэгээд читгэр бурхан дээр миний явтаа чи таарлцсан уу гэдэг шүү дээ. Тэнд гадаад дэлхийд түн шиг зөвхт хүн байхгүй гэсэн. Тэр чинь ийм баян юм чинь. Танаа өрөөгдөд байгаа юм чинь. Сайн сайхан яваад байгаа юм чинь. Тий. Тэр танд баярлалаа талархааллаа. Нэг магтаал хүнлээ явах уу яа. Тэр бурхан заа дүүлгээ тий. Тэр хүний өвдөгдөг шүү дээ би энэ өвдгөө тий. Тэ хэлдэг баг. Чи тэгтээ амьд нүрч болохгүй. Тэр чинь эндээс бид нар ойлгож байна. Яг тэр яваг өвдүүлснээс болоод чөтгөр бас хүний өвдөгдөө өвчлүүлдэг гэж ярьдаг тийм ээ. Өвчлөлийн тухайд бол бид гурван янзаар ойлгох хэрэгтэй. Нэг нь бол зүгээр натуралаар хүн өвдөн шүү дээ. Нөгөө нь нүглийн уршигаас болж өвдөн шүү дээ. За. Архиугаал гэвэл хатуур нь шүү дээ илэг. Бас гэхдээ юуг нүгэлгэж бас тооцоо тий. Бас аюу сонирхолтой юм шүү дээ. Уг яг шашнуудад бол угаасаа нүглийг аюу маш тодорхой ингээд детальчлан бичиж өгсөн байдаг тий. Тэ энэ бол нүгэл, энэ бол нүгэл 10 хар нүгэл, энэ нүгэл гээд тий. Манай 10 хүмүүс байгаа та тий. Нүглийн жагсаалтууч байгаа Паулийн жагсаалт. Тэрэн дээр жоохон юу би аюу гайхсан шүү дээ. Одоо ингээд зүгээр ингээд нэг хоол исэн дээр архиуддаг нөгөө нүгэлтэй юм гэж хэлж болохгүй ч тий. Тий. Арич энэ туслаас хэлж шүү дээ. Тус авах тий. Тэрнээс ш одоо арх уулын чинь нүгэл юм аа гэдэг ч юм уу. Тэр нүгэл юм аа гэж арилддаг байхаа тий. Тий, нэрээ ер нь энэ нөгөө нэрээ шашнуудад энэ мөнхийн сэдв гэдэг дээр нүгэл гэдэг ойлголт өөрөө бас юу юм тий. Тэг аюу санаа. Тий, нүгэл гэж яг юуг нүгэл гэх үү? Библиэлд бол юм байдаг шүү дээ. Бүү согтуур гэж байдаг. Бүү уу гэж байдаг. Гэтэ яг манай генерашн дотор ч хоёр янз. Бүү уу гэдэг амар хатуу үзэлтэй юм. Тэд нар чи хэлдэг байхгүй энэ монголчууд арх уугаад байдаг. Үзэхгүй шүү дээ. Ингээд дуудаг байдаг үйл өстэй. Нэг нүдээр үзэхгүй тийм хүмүүс байна. Тэгээ яг библиэд нь болохоор бүү согтуур гэж байдаг байхгүй юу? Тэгвэл арт нь яг асуудал чинь бий бол тэг мэдээж тий. Тэгэхээр библи бүр содуурснаас болоод зүгээр ажил дээр хүртэл тийм бицтэй. Тийм ээ. Тий, хөдөлмөрийн хуулиар хүртэл согтуу те ажлын цагаар те согтууруулахундаа хэрэглэхгүй согтуухгүй. Чи нэг тийм шашны хуулиараа ч биш те. Нүглэх гэдгээр урт гараач биш. тэг гол асуудал нь байхгүй хүн өөрийгөө хянаж чадахгүй ч хизээ согтохоо мэдэхгүй байхгүй. Юу л таны хэлсэн юм гэж та ингээ нэг арай ингээ амраад дуулаа юм те. Уг нь библиэр хөрсөн юм байдаг байхгүй. Яг тэрийг бүр нүгэл гэж үздэг пастор юм уу байгаа. Тэр хүмүүс бол бүү гэж үздэг юм. Гэтэ яг библийн үг нь бол бүү согтуу гэдэг. Нэг талаар ууж болно гэхдээ
За би хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр чи согтгоо хизээ мэдэхгүй чи уухгүй агнаас ууггүйсэн нэрээ. Тэгээ ууж байгаа хүний битээ амир шүү. Ямар үед тэр үнийг болгоно шүү. Наад уух чи ихтрээд байгаа юм шүү. Ойрхон уугаад байгаа юм шүү. Тэгээ хэмжээ нэгтээд байгаа юм шүү. Чи юу н согтох тийм хайлтаж гэлж байгаа юм шүү. Тэр үед нь хэлэхгүй бол нэг 20 дээр нэг 10 жилийнхаа хугацаанд нэг отоодгүй хүн нэг байдлаар төөрөөс нэг уулаа тэр бол наас уг нь нүгэл биш л дээ чам. Тэгсэн. Сэтгэл нөрөөл нэг найзтайгаа уулзаад отоодгүй хүн нэг хоёр клип уугаад гараад билээ тий. Тэгэл тэр үний чинь бид нар чийс даа уучлаа нүгэл нүгэл. Уг нь тийм биш байхгүй. Яг энэ тухайд бол тустай байна. Надад санал нийлж бас руу байгаа бодгол бас. Би чинь нөгөө хоёр дахь талынх нь хүн болохоор их загнуулдаг байхгүй. Тий нэг хэсэг чинь ер нь бол би бас хэд хэд ингээд олон хүнтэй уулзтай ингээд өө нэ христийн шинчин архинаас гардаг эсвэрхий мундаг шигшээ юм уу яг архинаас л гарах юм да тий. Хахад хийдэг. Нэг тийм гүнгүнзгий юм бол байхгүй юм шүү. Архинаас гаргаад хөөрхөл юм лээ. Тахын. Хөөрхөл. Би бол тийм яриа хийдэг болсон. Хой хөөрх юм архинаас гаргаад зөв гэх. Зөв юм ярьд юм байлээ. Яа мэдээлээ. Архинаас гаргаад гэж. Харин тийм. Сатан гэдэг сэдв ингээд яриа явж ирсэн. Миний нэг тийм тэр Холливуудын киноноос болоод ер нь бидний тэр Холливуудын кино, хоррор киноноос болоод үүссэн тэр сатан кино, чөтгөр кино тэ тэр айдас майдас чинь бол одоо надад бол айгүй тийм илүү тийм сонирхолтой. Гэхдээ айх гэхээсээ илүү зүгээр яг хариуч бүр баг эрүүл ухаанаар болгоомжлох юм байна. Би үл яг л үнэхээр алдаг л гэж айд. Үнэхээр байдаг бол алдсан юм байна. Шууд биднэрт чүгэлчдэг юм байна. Шууд биднийг өөрийнхөө өдөртчдэг юм байна. Тэгээд ирэнгуут нөгөө талд нь бурхан бас юу ч хийж чаддгүй юм байна. Яаж хийж чадахгүй шүү дээ. Есүс. Яг эзэндүүлсэн түрүү хэлж хоёр төрлийн эзэнлээ хэллээ шүү дээ. Паул хэлж та нар бол бурхан итгэхээс өмнө дуулуурын сүнслүүдийн иргэшээлд байсан гэдэг утга нь би ч одоо та хэрэг итгэхгүй бол Христ итгэсэн бол урд нь тэр сүнслүүдийн иргэшээлд байсан гэсэн утгатай байхгүй юу? Тэр чинь би нөгөө нүгэл гэж мэдэхгүй үлдээд нь шүү дээ. Хамсаатан болчих юм гэсэн. Тэрний иргэшээлд байна. Нөгөөд нь яг нөгөө шүглэх гэж яриад байгаа. Тэр үед бол яг хяналтаа алдсан шүү дээ. Сабун ингээ сахаж унаал те. Нөгөө библиэлд ч байгаа шүү дээ те. Яаж гинжлээд тэрийг бастаал суулгаад байгаа тэр үнийг шүлж чиж шүү дээ. Тэгээ тэр бол их ховор шүү. Тэр бол би хэлсэн те. Би хуучмрын дээр байдаг байхгүй юу? Ишгийг нь ихийнхэн сүнд нь бүү чана гэдэг нэг юм. Оочоо. Чинь ёрын байхгүй юу? Чи нөгөө тэр эртний тэр ёрын заншлыг хүүгийн ичхийг нь холж байгаа ээжийнхэн сүнд нь чана гэдэг чинь тэр аимшигтай тэр хар том юм биш шүү дээ. Ёрын юм гэж байгаа байхгүй юу? Тэрнээс хамгаалж шүү дээ. Тэр чинь нөхдүүд Египтээс олцсон байл та. Египчүүд чинь элдийн янзын бурхтыг шүтдэг болохоор яс бос янз бүрийн бодож олдог тийм элдийн янз. Ялгал гажиг байх тусмаа тийм ээ. Тэгээ нэг ухаанд багтангүй тийм ёрын зан үйл хэлэхээр тэр чөтгөртэй олж байгаа шүү дээ. Тэрийг л хоригдж байгаа ухаанд та би. Хүний зүгээс чөтгөрлөө ярьж болохгүй. Чөтгөр хүний зүгээс ярьж болохгүй. Одоохондоо бурхан бидний яг тус нь байх гэж байна. За миний асуух юм бол болсон. Би л шигсэн дээ. Яндаа болсон тийм. Миний хэлэх юм шүү. Библийн дотор л ойлгосон. Харин тийм лээ. Бүр яг би зүгээр яг ягаад гой зэгцтэй бодлоо. Тийм лээ. Надад л харин тийм зэгцтэй ойлголт авлаа. Библи ингэж бичсэн юм байна. Тийм байна. Сатан гэж юм байдаг юм байна. Тийм тэгээд ямар ч үсэн нөгөө би үл бүр албаар ингээ нөгөө нэг яг академик төвшний шишнийхаа талаар академик төвшний боловсролтой тэгээд сүмдээ ингээд одоо юу гэдэг те ингээд яг шишнийхаа өвөл номыг хэрэгээд явж байгаа. Тим хүнтэй айж болохоор уулзъя гэдэг анханасаа нэг ийм шугам бариад яваад байгаа. Тэгэхгүй бол хүмүүс л бүр ингээл одоо ингээл өхлөгөл яриан готл те.
Тэг ингээд та нар ингээд нөгөө ухээд үдцсэн хүмүүстэй уулзаач ингээл. Тэр чинь бол дахиад туршлага шүү дээ тий. Клиник бүхэлд ороод ингээд цагаан шугамаар ингээд цагаан гэрэл явж байгаа л тэгэл эргээл дуунууд нааширсаар гол эргээд ороод. Тэр чинь бол яг одоо өхлийг тайлбарласан нэг л хүний туршлага. Тэгэхээр тэрийг бол одоо эсвэл нэг хүний туршлага шүү гэж ярихгүй бол хамаагүй тий. Зүгээр яг өхлийг философт юу гэж үзэж байгаа, ангаах хүнд юу гэж тайлбарлаж байна, шашнууд яг юу гэж номлолтоо тайлбарлаж байна, өсний дараа юу болдог гэдгийг шашин болго өөрийнхөө юу гэж тайлбарлаж байна. Тэр тайлбарыг ярьж байгаа хүн нь өөрөө шашны болоод академик төвшний ийм боловсралтай хүн байвал илүү одоо голтой тий наатаа сантай юм уу гэдэг бодлоо ингээд яг явж байгаа. За. Бидний зэгчтэй мэдлэг өгсөн. Баярлалаа. Баярлалаа. Бодвол тэгээд яах вэ бид танах байх тий. За баг нэг танихгүй тий.